Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Zubrovka, Юлон хятад хоолны ресторан. Аянга Store. Simple зээлийн аппликейшн. За сайн байцгаана манайхан Podcast Room-ийн цаашин дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Powered by Airplane аяли хөгжи гэдэг ураатай явдаг. За тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг. Манайр энэхий ивент төгчээр Юлон хятад хоолны ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Хамтран ажиллагчаар Simple зээлийн аппликейшн мөн Аянга Store дээр нэмээд Zubrovka чарна бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болжээ. Өнөөдөр подкастт маань Улаанбаатар MMC Energy багийн за бүгдээрээ хараад мэдж байгаа хаа. Дэкмо 2 маань үргэлжлүүлсэн байна. За сайн байцгаана уу манайхаа. Юу вэ да? Сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За сайхан зуншиж байна хоёроо. Сайхан тий. Зунших гээд ирсэн чинь өвөл болсон. Тэ. За энэ бол өнөөдөр бишээ нэмэх 9 градусын одоо цас орсон өдрийн бичигдсэн дугаар байгаа шүү гэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За манай хоёроор сонь сайхан юу байна да? Хаа яах бид тэгэл цагсаа тоглоод явж байна. Яг нөгөө түрүү нөгөө санж асуусан нөгөө карьер гэдээ асуусан чинь нөгөө өөрөө өгн карьераа дээр дуус болоогүй бодож байсан ч хүмүүсийг дуусгачих гэдэг байна. За Улаанбаатар MMC Energy багийн маань гэх юм бол 2016 он маань маш 2026 он маань маш хариуцлагатай жил байгаа. За учир нь юу вэ гэхэлэр бидний хувьд 2024 оны Парисын Олимпиад гориулаад чадаагүй. За тэгээд дээр бид нар дахиад нэг даага нэгч 2028 оны Илегийн Олимпиад оролцох одоо нөгөө мөрөөдлөө одоо дараагийн мөрөөдөл зорилго одоо мөрөөдөл одоо тэгээ зорилгын төлөө одоо аян замын эхлэлд гарцсан явж байгаа. За тэгээд 2026 оны маань одоо бүх оролцсон тэмцээний оноо маань 2027 оны оноотой нийлээд Олимпийн нөгөө нэг оноо болж одоо нэг дэлхийд топ тип болгоноос нэг улс хамгийн өндөр ранктай нэг улс Олимпиад орох байгаа. За тэгээ энэ улсыг хизээ шалгаруулах вэ гэхлээр 2027 оны 12 сарын 1-нд. Тэгэхээр бид нэр 2026 оны одоо эхэлсэн байгаа бүх тэмцээнүүдтэй төлөвлөгдсөн байгаа бүх тэмцээнүүд амжилттай оролцоод оноогоо сайн цуглуулж чадах юм бол 2027 оны 12 сарын 1-нд бид нэр Олимпиад орох эрх авах амар том зорилготой мөрөөдөлтэй одоо тэгээд бидний бэлтгэл сургуульд болон тэмцээнүүд маань төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу тэгээд маш шахуу тэгээд бид нараас дажгүй бас удирлаа эхэлсэн явж байна. Тэгээд бид нар сая 3 World Tour шалгаруулалт тэмцээн, 1 Challenger тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд одоо 2006 сарын сүүлээр 6 сарын 23-24-нд Улаанбаатар хотод маань Сүхбаатарын талбайд маань Сүхбаатар Challenger тэмцээн. За тэгээд үргэлжлүүлээд 2 хоног Women's Series, Улаанбаатар Women's Series эмэгтэйчүүдийн тэмцээн. За тэгээд дараагийн самцаанд нь Улаанбаатар World Tour буюу ингээд 3 том тэмцээнд Сүхбаатарын талбайд маань болох гээд бид нэр бэлтгэл сургуультай бацаагаад явж байна. Энэ тэмцээнүүд маань ер нь бол маш ач холбогдолтой, бидний хувьд бас оноо авах боломжтой юм тэмцээнүүд байгаа. Асуухгүйгээр баг бүгдийг нэрчилж шүү дээ. За ингээд авчилт хийсэн. Бодролох шүү. Хэдүүлээ би бас бодсон юм л та. Ер нь манайхаар зөндөө саксныхаа оролцсон. Тэгээд ер нь саксаа арай л хөвчлэн жоохон лигээ ярих байдлын тий. Дээд лигээ ярих байдлын. Өнөөдөр бол бид нар бас 3 эсрэг 3 их гоё түлхүү мэдээлэл хүмүүстэй бас хүрэх хэрэгтэй болов гэж бодож байна. За манай хоёрыг бол мэдээж дээд тоглолдог гэдгийг бол мэдэхгүй байхгүй баг. Гэхдээ арай илүү 3 эсрэг 3 дээр бид нар жишээлбэл ямар амжилттай одоо яг сайн ярьж байгаа шиг тий энийг илүү гоё энийг илүү гоё деталь яриад бас дээр нэмээд 3 эсрэг 3 5 эсрэг 5-аас одоо жишээл яг тоглож байгаа тамирчдын дотор нь ороод юугаараа өөр байдیں۔ Тэ сүүлд жишээлбэл 3 эсрэг 3 тоглож байгаа 5 эсрэг 5 тоглоод юу байсан вэ гэх мэтчлэн сэдвүүдээр ярилцвал их зүгээр юм болоо гэж бодчих. Би тэ шууд ихний асуултаас Монхоос бас суучих гэж бодож байна л та. Яг саяны асуулт. 3 эсрэг 3 тоглож байгаад 5 руу орох ер нь юу байсан вэ? Буцаа 5 руугаа орох.
Яг уу яг бэлтгэл дээр яг уу ихний юу мэдэгдэн нөгөө бөмбөг мэдээж нөгөө нэг том сайз болчихгоот шидэлтэй үед жоох ийгүү. Тэнцэнээс нөгөө 5-5-аас 3-3 руу ороход бас арай гайгүй. 3-3-аас 5-5 руу ороход жоохон бөмбөг шууд томорчдөг болохоор жоох ийгүү болчихдог. Зөвхөн бөмбөгний хувьд л юу гэж юу? Тийм. Тэгээд нөгөө яг уу нөгөө тоглолтын хувьд гэх юм бол 3-3 дээр ч юм бол зөвхөн яг ингээд өөртөөхөө хүнийг тэгээд зөвхөн нэг пикнер болыг л хамгаалдаг. Тэнгүүд нөгөө нэг 5-5 дээр болонгууд нөгөө нэг help site болон одоо нөгөө илүү нөгөө урт зайд гүйдэг болохоор яг нөгөө уртын гүйлтийн бас нөгөө бэлтгэл бас сайн ороогүй байдаг. Яг ихэндээ нэг эхний хагас дуусаал явгот юу одоо дуусаагүй л байна. Жохон ядрах жишээ дээ тэгээ яг урт санагдаад 3-3 ч бол нөгөө эрчимтэй маш нөгөө хурдан температурээс 10 минутанд явцдаг болохоор бас богино зайд ингэ явцдаг болохоор яг 5-5-аас тэргүүрээр. Гүйлтийн үед юу нөр байх вэ? Мэддэг үү? Ер нь мэдэгдэн. Яг ингээл эхлээл 3-3 тоглож байгаад яг 5-5 гүнгүүд нэг урттай нэг хол зайд гүгээд ангууд бас нэг жоохон ядралдаг гэдэг. Тэгээ жоохон байж удаач зүгээр болчихно. 5-5 тоглож байгаад ангууд 3-3-таа буцаад тоглонгууд яг 3-3 дээр амар ядарнаас нэг богино зайны гүйлтүүд нас авар болчихдог болчихсон. Бас тийм нэг гүйлтүүдийн ялгаа байдаг юм л урт богино гэдэг. За тэгээ өнөөдөр бол манай уугнаа бидэдтэй бас хамтдаа ярилцсан. Манай уугнааг үзчихсэн үү? Үдчихсэн. Та нарыг яриад ахчаад үзэхгүй явахт те. Тэгэл бид чинь нөгөө тэмцээнд явж байхдаа ер нь тэгэл нөгөө Монголынхоо контентуудыг бас айгүй их үзнэ. Яг иймэрхүү подкаст эдэр YouTube эдрээс айгүй их үзэл явчихдаг. Яг тэгэхээр бид чинь нөгөө нис хонгоцны буудлын дээр бас айгүй их хүлээлгтэй. Ер нь ихэнх цаг ер нь нис хонгоцны буудлын дээр өнгөрнө те. Цаашаа дамжин нислэг удаан хүлээлттэй өдөр тарах юм бол тэгэл бичлэгүүд үзэл. Маа дүүч бол юу ярьдгийг нь ер нь мэднэ сте. Юу ярих вэ? Ер нь маа дүүч ер нь жоохон хоб бааз штэ те. Тэр тэгсэн байна гэлээ. Тэ. Тэр тэгсч тэрний дор тэгж битсэн байна. Тэгсч тэр тэгсэн баах юм. Үү гэж тэгж штэ тэ. Ер нь яг одоо сагсч одоо жишээлбэл мөн дандаа л мэдээлэл өргөдөг гэсэн. За тэр ингэж тэ. Ер нь нэг спортын мэдээ өгдөг гэсэн. Шууд шар мэдээ рүү тавьгаад ороод ирж юм л та. Тэрний ер нь ямар санагдсан бэ? Гоё штэ. Ер нь тэгээд нэг шинэ өнгө төрөх бас нэг өөр өнцөг тэ. Аливаа нэг зүйл чинь бас нэг олон өнцгөөс байх юм бол хүмүүст нэг харагдах байдал нь ч гэсэн гоё штэ. Тэгэхгүй тэгээ зөвхөн одоо нөгөө талбай дээр байгаа ш тий ард нь байгаа болж байгаа процедур тэр бүгд ингээд нөгөө ил ахвал арай сонирхолтой байх л. Тэгээд бас нөгөө зарим нөгөө нэг юм үзэхдээ тий мэдээлэл авахгүй тий зарим нь бас хоб бацалтан тий арай сонирхолтой санагддаг тий. Тэгээд бүх үзэгчдэд л зориулж байгаа л та. Энэ жил бас олон бас дэшиг ах тамирчид бас над руу залгасан да. Одоо тэрсийн устгах энэсийг устгах гэж бас олон ч бас залгасан да. Нэрээ хэлээд яах вэ ер нь маш их хүмүүс бас ер нь яг хэлээл явчихгүй ихнээс нь яг гоё шүү дээ. За. Одоо юун дээр хамгийн сүүлд манайх чинь олимпиад эмэгтэйчүүд мань оролцсон. Тэгээд эрэгтэйчүүд олимпиад ирэхээ 3-3 дээр аваагүй байгаа юу те авч үзээгүй байгаа юу те. Тэгэхээр одоо тэрний төлөө үзээд байгаа юм биш үү те. Nice. Окей. Тэнгүүд би 3-3-ыг хараад хаад тэр нас ер нь дундаж нас хэд байгаа те. 5-5-аас бол арай хөгшин байгаа те. Арайч бас хөгшин ч юу бах те. Ер нь гэхдээ нөгөө Евролиг энтерт бас 30-д тамирчид эд бас байж л байдаг шүү дээ. Манай 3-3 ч гэсэн бас ер нь хамгийн хөгшөндөө л 37-8-тай л. Тэрнээс бол нэг 40 мөч хүрсэн тийм хөгшин тамирч бас байхгүй шүү дээ. Бас одоо тэгээ ер нь ингээд нөгөө 3-3-ын одоо нөгөө нэг улс орнуудын хоорондын нөгөө хөрсөлдөөн амар болж байна л да. Ингээд амар сайн тамирчид айгүй их орж иж байна. Тэгээд шинэ тамирчид бол дандаа залуу тамирчид. Одоо жишээ нь ингээд Сербүүд их чинь одоо нэг Сербийн хамгийн сайн шансаа өндөртэй баг Леман Өвг энэ чинь ер нь бол насны үед одоо Монхот дээр тэр нийтлэх мөхгүй. Явж байгаа гэдэг. Тэнгүүд одоо шин залуу гарч ирж байгаа баг нь гэдэг чинь дандаа 21-22 той залуучууд. За тэгэл Европын орнууд ч гэсэн одоо яг 3-3 той яг ингээд нөгөө шигшээ багтайг бэлдэж байгаа тамирчид дандаа 20-21 той залуучууд. Хятадууд ч гэсэн бас дандаа залуучууд. Ер нь бол сүүлийн үед бол залуу тамирчдыг түлхүү яг ингээд нөгөө 3-3-ын дагнуулжийг бэлдэж байна. Манай багч гэсэн бас манай Монгол улс ч гэсэн бас
хойч үе бас яг тэгж бэлдэж байгаа. Одоо манай энэ дөг өсгөө болко энэ төр маань бол хутаг дөрөв байгаад хутаг энэ төр маань бол яг л 20-д яг тэдэртэй ажиллана яг одоо гашиж байгаа залуучууд. Тэгэхээр миний хувьд бол 3 маань яг биднийг анх одоо 17 онд орж ирж явах үед бол бас насны хувьд бас жоохон хөвшин байсан уу байсан. Гэхдээ одоо бол яг үнийг хэлэхдээ хөвшин тамирчин 30 гарцсан тамирчдаас илүү 20-д залуучууд маань түлхүү орж ирж байгаа. Тэгэхээр энэ спорт маань өөр амар тийм залуу спорт болж байгаа гэж бодож байгаа. Яг хөө тэн дээр нэг юм хэлэхэд одоо хөгшин гээд яаж байгаа. Одоо яг 3-3-ыг тоглоход одоо айгүй олон баг байгаа байхгүй юу? Яг нөгөө үзэгчнэрт мэдэгдэхгүй. Тэгээд нөгөө нэг жижиг тэмцээнд оролцоод тэмцээнээс эрхээ аваад гол нь эрхээ аваад яг нөгөө топ зэрэгэлд байгаа хэдэнд одоогийн бага топ зэрэглэл одоо топ 10 гэхэд л яг нөгөө насны үед яг тиймэрхүү хүмүүс байгаа даа байхгүй. Яг тэгэхээр тэд нар нөгөө нэг одоо тэр залуучууд нэг тэдрийг одоо үндсэндээ бол яг хожиж чадахгүй. Яг тэнцэнээсээ нөгөө нэг дараач эрхээ одоо шинэ багууд бол залуу багууд бол зөндөл байгаа. Тэд нар бол яг эрхээ авч чадахгүй. Гол нөгөө 3-3-ын нөгөө тоглолтын сурц те. Тэгээд нөгөө нэг яг тэд нар чи удаан ингээд нэг баг тоглоод олон нөгөө нэг одоо тулаан тэмцээнд оролцоод үтсэн нөхдүүд чи яг тэр нэг 21 оноогоо яаж авах вэ, яаж хамгаалах вэ бүх туршлагаа одоо ингээд нөгөө бэлэн болцсон. Тэрийг л одоо нөгөө залуучууд арай бас нөгөө нэг туршлагаасаа болоод арай хожиж чадахгүй дөнгөж 3-3 ч өөрөө төрлөн өөрөө нөгөө нэг эрхээ аваад дараагийнхаа тэмцээнд оролцдог болохоор заавал нөгөө нэг тэдрийг хожиж гарч ирэх хэрэгтэй байхгүй. Зөв. Яг нөгөө нэг залуу тамирчид илдвэрлэхөө орж ирж байгаа. Гэхдээ топ төвчний багууд нь бол ер нь бол 30 гарцсан залуучууд байдаг. Тэгээд шинэ залуу багууд маань одоо тэр топ төвчний багуудаа ер нь бол хожиж л топ төвчөнд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар бол айгүй олон залуу багууд байгаа. Бид одоогийн байдлаар арай ч нөгөө топ төвчнөр арай орж ирээг байгаа ч гэсэн амар залуу болоод байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь бол тэгэл нэг 2-3 жилийн одоо нэг туршлагын асуудал шүү дээ. Туршлагатай болоод ирэхээр өсөлтгүүл тэгэл тэр топ төвчний багуудаа хожоол дэше гараад ирэх. Тэгэхэд бид нэр аль үжээ нөгөө дөнгөжл 20 эдтэй 30 хүрээг байгаа байхгүй. Тэгэхээр би яг нөгөө тэр нөгөө залуу болж байна гэдгийг тэр нь л. Тэр багууд бас харахад бол яг тоглолтын агуулга бол амар те. Яг одоо ингээл одоо 3-3-ын өмчөн болохоор нэг төвтэй одоо нэг холбогчтой ч юм уу гэдэг үжид одоо ингээл 3-3 ер нь бол хувьсаал байгаа байхгүй. Ер нь бол 10 эд оноос хойш тоглолт болгонууд нь одоо багуудын одоо топ төвчний багууд төр солигдож байгаа багууд нь одоо хүмүүсийнх нь одоо арга барилууд одоо хуучин бол одоо нэг өндөр төвтэй байсан бол тэр бүр өндөр төмөн байхгүй бол яг дандаа дундын зэрэглэх байгаа л те. Нэг хэсэг ингээд шидэл дээр амар оноо авдаг гэсэн бол одоо буцаад нэг оноо руугаа амар түлхүү болол те. Дүнгүүд яг тэр одоо серби тэр саяны багуудыг харангуй те. Яг дөрүүлээ яг чигэд өндөр бүгд одоо урд хамгаалдаг, хойно тоглолцдог, урдаас шидэл зайтай бүгд тогтдог те. Бүгд залжтай яг тэр физически бол амар. Одоо сагсан бөмбөгт яг стар гэдэг баг байдаг байхгүй. Сагсан бөмбөгт яг нөгөө нэг одоо нэг тамирчнаас заавал тийм нөгөө нэг одоо зөвхөн нэг талыг одоо 5-5 дээр бол одоо төв байдаг те. Холбогчнууд холбогчоо шиддэг шүү дээ. Тийм байхгүй яг нөгөө нэг одоо цагсан бөмбөгт байдаг бүх үзүүлэлтүүдийг нэг хүн одоо бүх үзүүлэлтүүдийг ингээд харуулж чаддаг л тамирчид ингээд орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бол яг багуудыг одоо туршлагч юм бол авгүй болоод те. Анх бол яг 2017 онд бол яг нэг төв нэг дундын одоо нэг шидчихдэг орчдөг болсон. За цирка. Тэгээд нэг яг үндсэн шидэгч цэнгүүнийх те. Тэгээд нэг холбогч юм уу яг ингэж нэг 4 хүн байдаг гэсэн бохоо. Тэнгүүд холбогч ингэж жижиг хүн байх юм бол одоо ингэж Европч нэг жижигний ингэ яг олзлоод ингэ мис матч үүсгээд байгаа байхгүй. Тэнгүүд нь за энэ жижиг хүн юм байж болох юм байна гингүүд жоох өндөр болоод ирсэн чинь нөгөө хөдөлгөөн дээр нөгөө нэг хурдан гаргаж хөдөлгөөн дээр нөгөө тоглоод ирэнгүүт за энэ өндөр баг ер нь болохгүй юм байна гэ. Тэгээд ингээд өндөрийг ингээд арай намсгаад ирэнгүүт яг нэг 90-2 м-ийн хооронд ер нь бол хамгийн бест нөгөө нэг сайз юм байна гэд. Одоо ер нь бол ихэнх багууд ер нь бол нэг 90-2 м-ийн хооронд тэнгүүд 90-2 м-ийн хооронд ингээд нэг ягаад ирэнгүүт нэг 2 м дөнгөж гарантай ингээд бас гой тоглогч нар байна. Тэд нэр ороод ирэнгүүт чинь нэг эрттэй 91-тэй нөхдөж бас арай жоохон намдаад ирж шүү дээ. 10 сая жаах. Тэнгүүд одоо яг 2 м-тэй нөхдөд яг бүр яг гоё бест яг орж ирж байгаа юм. Яг одоо тэнгүүд шиддэг, залдаг. Тэгээд хамгийн номер 1 одоо 3-3 хамгийн номер 1 нөгөө нэг зэвсэг бол ерөөс хамгаалт байдаг. Тэгээд 2 м-тэй тэгээд
урд тоглодог хүн шиг хамгаалах харцсан Хэцүүлтэй боломжгүй юм байна л да. тий яг зөв. Тэнгүүд одоо ерөөсөө 3-3-ийн хамгийн бест одоо нөгөө нэг тамирчин бол 2 м өндөртэй. Тэгээд яг шиддэг ордог. Тэгээ хөдөлгөөний хувьд бол маш хурдан байх хэрэгтэй. Тийм юм. Тэгээд нэг 3-3 ингээд одоо позишн болгон дээр switch хийдэг учраас нөгөө ямар нэгэн mismatch гарахгүйгээр л тийм байт бол бистол юм байна л да. Яг миний хувьд бол mismatch гарах боломжгүй байх хэрэгтэй. Тэр баг хамгаалж солигдсон ингээд хамгаалцтай байх хэрэгтэй юм байна л да. Одоо миний хувьд бол одоо тоглоод аягүй хэцүү болоод байна. Одоо би ч нэг айлын яг нэг жижиг нөхрийг ингээд нэг олзлох тоглох тийм одоо нөгөө өвтөөсөн бол одоо тийм олзлох хүн байхгүй болоод байна. Тэнгүүд одоо нөгөө арга барилаа арай өөрчлөхгүй болох болж байгаа юм л да. Одоо нэг ингэдэж штэ. За 5 эсрэг 5-ыг бол ер нь харьцангуй хүмүүс ингээд ойлгоно. Тэнгүүд 3 эсрэг 3-ыг бол бас ойлгохгүй хүмүүс 5 эсрэг 5-ыг бодвол арай бага штэ. Тэнгүүд нэг юм буруу ойлголтууд байдаг бах тийм үү. За одоо жишээлбэл те за энийг нэг засаад хэлчихсэн да нэг уул нь ийм штэ гэж бодож явдаг зүйлс бий юу? Яг нөгөө 3-3 дээр 5-5 дээр тамирчид ингээд холдоо солигдоод ингээд ямар ч баг байж болно те. Тэгэд манай нөгөө монголчууд маань гэдэг л да ер нь ингээд шгшээ баг ч юм уу аль баг ч явсан гэдэг нэг хин нэг заавал нэг олзолж авч байгаад нэг энийг яагаад явуулж байгаа юм бэ? Тэрний оронд энэ байх хэрэгтэй шүү дээ гэдэг юм уу те. Тэнгүүд яг энэ ч юм бол ингээд нөө харагдах байдлаараа 4 тамирчин орж байгаа тэр чинь хамгийн боломжтой тамирчнаа явуулж байгаа хгүй. Нөгөө хүний ч гэсэн явуулах боломж байсан ч гэсэн тэр хүн одоо нөгөө нэг одоо бэртэл гэмтэлтэйч байх юм уу те. Явах боломжгүйч байх юм уу. Тэгээд явуулаа гэж болно шүү дээ. Тэг чинь заавал тэрийг л явуулахгүй бол явуулах байсан. Тэг энийг яах гэж явуулж байгаа юм гэдэг юм ингээд тамирчин хүн ч угаасаа тэгэл тэмцээнд оролцохын тулд багтаа яг нэг хэрэг болохын тулд тэр тэмцээнд оролцож байгаа шүү дээ. Тэхийн тулд өөрийгөө маш сайн бэлдсэн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө тэднэрийг ингээд урам өгөө те. Зааш та сайн тоглоо шүү. Сайн нөгөө нэг тэмцэлтэй шүү гэдэг нэг урам өгстэй хүмүүс маань эсэргээрээ нөгөө ингээд нөгөө бүүлэдэд тахлаар чинь ингээд тэр хүн бол яг үнийг хэлээд яг тэмцээнд орчод ингээд 100% ингээд нөгөөргөө дайчилж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр манайхан бас нөгөө одоо соёлтой болмоор байгаа. Ер нь монголчууд нь сошиал дээр бол бас арай л гитрээд байгаа юм да. Тэгээд сүүлийн дэлхийн аваргаар ч гэсэн одоо бидний үдх юм бол одоо Монх төрөд 2018 оноос хойш дэлхийн аварт оролцсон. Бас тэгээд хамгийн дээд амжилт маань шилдэг 8-д үлдсэн. Тэгээд тэрнээс хойш зөндөөч олон тэмцээнд оролцлоо. Дэлхийн аварт гэдэг чинь бол маш чанга тэмцээн шүү дээ. Тэгээд бид нэр одоо бол бидний үдх юм бол зорж байгаа хамгийн том зорилго нь бид нар олимп болчиход байгаа байхгүй. Олимпт одоо оноогоо цуглуулад орох боломжтой учраас бид нар ганц зөвхөн тэрэн дээрээ фокуслол явж байгаа. Нэг юм нөгөө нэг хэлж байгаа нөгөө дэлхийн аварт ороод бид нар төрүүлэх челленжер тэмцээнд ороод төрүүлэх яг ижлэх байна. Онооны хувьд яг ижлэх. Тэгэх юм бол бид нар дэлхийн аварт очоод 7 хоног тэнд нөгөө нэг ингээд амар хүн тоглолтууд тэгээд олон тоглолтууд тэгээд дэлхийн аварт ороод төрүүлнэ гэдэг бол хэцүү шүү дээ тийм үү. Тэрний оронд бид нар челленжер тэмцээнд оролцоод нөгөө нэг оноогоо цуглуулаад 12 баг оролцоо тэгээд тэндээс оноо цуглуулах юм бол боломж нь арай илүү хөөх. Тэнгүүд бид нар энэ жилийн хувьд гэх юм бол за бид нар ингээд яг оноо яг сайн олох тэр тэмцээнийг тим юмд л фокустэй. Одоо үжээ бид нар болцсон тий. Одоо бид нар одоо дараа үе бэлт. Одоо дөөх болко одоо суграа тэр ч одоо нөгөө дарийн утаа үнэрлэн гэж үүдэг шүү дээ. Одоо тэд нар мэдээж хэрэг залуу тамирчид тэд нар туршлага хэрэгтэй. Энэ жил тэд нар яг дэлхийн аваргын дарь үнэрлээ утаа үнэрлээд үзлээд Аз яргын юмд утаа үнэрлэлээ. Тэд нар эргчлийн хувьд гэх юм бол шал өөр болоод ороод ирэх байхгүй. Төвшин ахаад ороод. Одоо жишээ нь тэд нар сая Аз яргын дэлхийн аварт орчингууд бид нар ингээд Аз яргын дэлхийн аварт орохын өмнөх бэлтгэл тэрний дараах бэлтгэл ингээд тэд нар тоглолт маань шал өөр болоод байна. Тэдний хувьд ингээд нөгөө тоглолтоо харах хамгаалтан дээр идэвхтэй байх шидэлтийн оновчтой байх энэ төр бол зүгээр шал бүр болоод ирж байгаа. Тэгэхээр тэр чин эргээгээд биднэрт одоо нэг залуу үедээ нөгөө нэг амар том юу туршлага болоод үлдчихэж байгаа. Бид нар тэнд очиж нөгөө нэг ингэж шал дэмиж байх те. Бас бид нар тэгэл бас амжилт харахын төлөө үзэн л дээ. Гэхдээ бид нар одоо хойч юу чухал байлгүй. Тийм. Юу чухал вэ гэдгээ яг ингээд яг зөв юу чухал вэ гэдгийг харах хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд тийм учраас бид нар за залуу үе ер нь бол ингээд бид залуу үеийн жил ер нь бол түлхэн зөв юм байна гэдэг юм дээр ингээд 100% санд нийлдээд бид нар залуу явуулсан. Бид нар сая тэр нөгөө постэр бид нар грек тэмцээнд орчих постэр очоод тэднийг дүүнэрээ дэмжээл бас
өөрсдөө ч бидний талбай дээр байсан бол яах болсон бол гэдэг нь бас ингээл огшоол тэнд дэмжээл байжсэн шүү дээ. Тэгэл тоглоал гарч ирэхэд энийг ингэчихгүйсэн тэрийг тэгчихгүйсэн ингээл бид чинь ингээл заагаал зөвлөөл ярилцаал яаж юм ямар байна тэргээл эн чинь одоо нөгөө бидний одоо нөгөө залгамж халаагаа бэлдэх дараа үе одоо дараагийн төвшөнд очих ингээд нэг дараагийн зам баггүй тий. Тэрийг одоо чинь манайхан бас ойлгосоо тий. Тэгэхгүй тэгэл одоо нөгөө холбоо руу амар их дайрах юм аа. Тэрийг явуулах байсан, энийг явуулах байсан ч гэдэг. Уг нь бол холбоо бол тэрийг аль хараад за энийг дараагийн төвшөнд оруулах ёстой байна. Дараагийн төвшин гаргаж ирэх ёстой байна гэдгийг аль эрт хараад өөрсдийн одоо нөгөө төлөвлөгөө өөрсдийн зорилгын дагуу ингэж явж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан бас ингэж нөгөө аливаа зүйлийг ингэж нэг жоохон хүлээцтэйгэр те. За аль нөгөө нэг тамирчин явуулах тамирчин очоод ямар амжилт гаргах нь бол тэр бол ер нь бол зорилт төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа гэсэн. Зөв. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ хүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомол үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай за хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Одоо шүү дээ. Сая одоо ингээд олимп гэж яриад байна л да. Одоо зүгээр энэ шал далийн асуулт шүү зөө. Монголчууд ер нь 5 эсрэг 5-аар хизээ олимп дэлхийн аврагт оролцох бол. Мэдгүй одоо тэгэл яг одоо манай лиг хэр хүчтэй болох тэрнээс шалтгаалах олон сайн мэрэгчлэлт одоо бид нар чинь сүүлийн 2-3 жил юм гадаад дасгалжуулагч гээл тэгэл мэрэгчлэлтнүүд авчраал одоо баг болгон дээр туршаал те зарим нь алдаал зарим нь оноол явж гин тэгэл яг одоо энэ цаг хугацааг одоо илүү хурдан туулаад одоо илүү сайн тамирчтай илүү сайн одоо дасгалжуулагч нар ирээд тэгжиж л яг тэрнээс бол яг тамирчид бол яг нэг сайн юутай одоо нөө сайн дасгалжуулагч яг ингээд лиг нь хүчтэй явдаг бол ер нь бас гайгүй л ах гэж байна. Гэхдээ олимпч бас хол шүү те ядаж эхлээд Монхын зэ гэхдээ олимпч бас тэгээд 5 ч бол бас яг нэг удаан хугацаанд яг нэг том талбай ч бас те яг нэг багуудын чанарыг харагддаг шүү дээ те. Мань зүгээр ингэж нэг юм хэлчих зүгээр он хэлтэй буулдтай зүгээр хавцаа он хэлтэй дараа хэдэн жилийн дараа тий онцсон биш тэгэхэд би хэлжсэн шүү дээ тий за нэг он хэлтэй за одоо ч олимпийн хэдэн онд болох юм 28 онд болно тийм үү за 28 онд бол орохгүй за тэрнээс хойш яваад хэдэн хавцаа 40 за яа 40 онд орохгүй л юм бодчихоо. Одоо нөгөө нэг шараахын нэг үг гэдэг чинь нөгөө хүнд ер нь ямар ч нөгөө чадварыг ингээд нөгөө заагаад нөгөө дасгалжуулаад ингээд сурч чадна. Ганц л юм гэж чадахгүй тэр нь бол нуруу гэдэг. Тэгээ монголчууд нөгөө олимпиад орохын тулд эхлээд нөгөө өндөр болох хэрэгтэй л дээ. Ядаж нэг 2 м аравтай 2 төвтэй болдог ч юм уу те. Тэгээд нэг багийн дундч өндөр нь 2 м-ийн төр болж тэгжижил ер нь бол олимпиад ярих байх л та. Тэгэхээр одоо яг монголчуудын тамирчдын маань нөгөө нэг сайз ямар лээ те. Өндөр хэрэглээ. Тэгээ 2.10-д бас нэг төв хэрэгтэй. Тэгээ харин тэгээ 2.10-д төв бас нэг төв одоо бэлтгэж байгаа л та те Америкт бол. Тэгээ манай гана маань тэнд бас сайн бэлтгэж байгаа баг. Гэтэ ганцхан ганатай байж байгаа. Тий. Ганаа шиг хэд хэд болчиход байгаа байхгүй. Тэгээ тэгэхээр бас гэтэ ер нь бол нөгөө нэг зорилго хол байж чинь нөгөө дунд дээр буудаг шүү дээ. Гэхдээ бид нар олимпиад дэлхийг мөрөөжлөх хэрэгтэй. Гэхдээ бид нар ойрын зорилго бол орчихлоо. Бидний ойрын зорилго бол Ази авахт орох шүү дээ тийм үстэй. Ази авахт юм учраас их нийлж орчих хэрэгтэй. Бас наадлын нэг Ази орох. Тэгэхээр ойрын зорилго ямар ч их нийлэн бил. Ойрын зорилго дэлхийг Ази авахт орох. За цаашлаад Ази авсан медаль авах.
тийм зорилгоудаа эхний ойрын зорилгоудаа биелүүлчихэд дараа нь дэлхийн олимпиад явах хэрэгтэй болов гэж бодож байна. Тийм. Ер нь яг тэрийгэ тооцоолоод нэг он хэлээч гээд ахгүй юу? Гинт уус төрлөө орж байгаа юм шиг. Гинт уус төр яриад байгаа юм шиг. За би олимпиад тэд онд оруулаа гэдэг. 2100 гээл. Мөрөө төлбөр гаргаад 2100. Хөл бөмбөр хизээ хөлбөмбөгийн орох. Тэр ингээ хязгааргүйг нэмдэгдээс. Гэтэ аливаа зүйл бас нэг ингээ голдролдоо ороод нэг арга барилаа олчих юм бол амар хурдан юм байна гэж бодож. Юм бүтгээ өрөөл хурдан тий. Саяхан л гэж манай 5-9-5 чинь ямар байлаа тий шүү дээ. Тэгэж одоо хэдхэн жилийн дотор 4-5 жилийн дотор одоо ямар амар болчихоо тий. Амар. Манай одоо жишээ нь бид нэр сая одоо өнгөрсөн лигээр бид Бронко центртэй Эвс Бронко центртэйгээ тоглож байхад дүүнер бол ямар гоё төвшөнд очсон, ямар гоё ур чадвартай болсон гэдгийг бол яг ингээл өөрөө биеэр мэдэр талбай дээр мэдрэл хэвчлээ. Тэгэд ямар хурдан ингээд нөгөө манай Монголын сакс ингээд нэг өөр төвшөнд очиж одоо чинь Бронкосыг ингээд юу ингээд клубүүд аваргаар ингээд 3 дугаар байр орох тий. Чин бол амар амжилт واخгүй. Тийм шүү дээ. Азийн шансаа бол амар өслөө шүү дээ. Амар өслөө шүү дээ. Одоо жишээ нь дэлхийн одоо нөгөө сагсан бөмбөг гэр нь бол монголчуудыг сонирхож байгаа байхгүй. Юу Азаас Монгол гэдэнгүүт Монголоо нөгөө морин унаад явж идэг гарууд уу гэдэг. Тэ тэгсэн чинь нөгөөдөл нь сагсан бөмбөгөөр Азтай ингээд клубүүдийн аваргаас хөл мэдээд энэ төр аваад явж идэг бол амар. Тэр амар. Тэгээ одоо залуучуудыг бол үнэхээр гоё гарч ирж байна гэж бодож байна. Тэгэхээр энэ яг энэ шиг л одоо ингээд дахиад 5 жилийн дараа юу ч болоо л дээ. 10 жилийн дараа юу ч болоо. Бид тааж мэдгүй шүү дээ. Мундаг хүүхдүүд гарч ирээд одоо жишээ нь 10 жилийн дараа нэг мундаг хүүхдүүд гарч ирээд олимпиад дэлхийд орсон. Ах нарын үе одоо нэр хэцүү байж тээ гэдэг яриад байжчих юм л яаж мэдлээ тийм. Гинт 10 жилийн дараа амар өндөр залуучууд гарч ирэл гинт сайн тоглолчих юм байна. Тийм мэдгүй шүү дээ. Ер нь бол аливаа зүйл чинь тэгээд нэг голдрлоо болоод ингээд бүтгэ өрх юм бол тэгээд. Эрт яар амар бүр эхэлж бит. Гараа явчлаа шүү. Санжаа юу асуулаа гэдэг. Ваа тэгчээс харжаад оо тийч нэг сайхан бүр гэл гараа явчтэй байдаг. Омоо хэлсэнгүй шүү дээ. Азийн авраг мавраг асуудаг хүүхдүүд. Азийн авраг ярьсан шиг байж байгаа гаргаа ичлаа шүү. За окей. Энэ жилийн лигийн дөрмөнд айхтар өөрчлөлтүүд оржээ. Тийм байлаа нөгөө талбай дээр 2 легионер маань ер нь бол хугацаагүй солигдохгүйгээр талбай дээр тоглож байгаа. Аз легионертой 3 хүн. Тийм бүр 3 юм биш шүү дээ. Тэгснээ юу ахгүй. Хоорондоо солихгүй те багууд. Тэгээ хоорондоо солихгүй нөгөө нэг легионерын тоон хамаагүй. Хэд сольж байна. Тийм тэгэхээр чи энэ чи одоо тэгээд бараг л одоо хин сайн легионертай өндөр амжилт үзүүлэх бас айгүй тийм өндөр магадaltaй болчихлоо шүү дээ. Би л тэгж хараад байгаа шүү дээ. Аливаа нэг зүйл чинь ингээд нөгөө сайн муу хоёр талтай л да. Гэтэ яг сайн талыг харах юм бол сайн легионер ирэх тусмаа л Монгол тамирчдын маань ур чадвар усан тэднийг хамгаалан цочроо гарна те. Сайн тамирчид ирэх тусмаа бид нарын цочроо гарна гэсэн. Одоо та нар жишээ нь Cousins өмнөх жил анх ирэхдээ монголчууд одоо жишээ нэг зочоо те. MP хамгийн хамгаалж хамгаалт. Тий, MP одоо авраг тэгээд одоо нөгөө суперстар ирсэн дээ одоо тэрэндээ тоглоход одоо бас бүгд имэйлтэй тэгсэн чи сая 20 жил ирсэн чи юу тоож байгаа Cousins нэр тоож байгаа үнэхээр байгаа. Бүгд л ямар ч асуудал хамгаалал ямар ч асуудалгүй өдөөсөн товтлол ямар ч тийм бэргийг болсон. Яг тэрнтэй ижилхэн сайн тамиртлыг нэрх тусмаад монголчуудын цочроо гараад илүү их сайжирна. Яг нөгөө муудал нэг юм бол ингээд нөө сайн легионертой баг нь сайн явах юм шиг харагдаад байгаа юм л да. Гэтэ ер нь бол миний хувьд хэм бол яг миний хувьд жоох бид нар ярьж ирсэн юм л да. Юу гэж ярьсан бэ гэхээр улирлын ихэнд ер нь сайн легионер сонгож чадсан баг л ер нь бол сайн явах байх. Тэрнээс биш улирал эхэлсэн явж байгаад нэг сар 2 сарын дараа бид нар ингээд легионер хайхаар олддгүй шүү дээ. Нөгөө өөр багууд, өөр орнууд сайн легионеруудыг түүцсэн байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол улирлын ихэнд сайн легионер авч чадсан багт ер нь бол амжилт гарах байх. Яг энэ легионерын асуудал бол яг үнийг хэлэхэд жил болгонд асуудалтай байдаг шүү дээ. Ер нь сайн легионер авчирна гэдэг чинь бол санжаа тааж байгаа юм шиг нэг. Санжаа одоо жишээ нь өнгөрсөн жил Бродерст байсан сүүлдээ Дайнест өнө авчирна болсон байсан одоо маш сайн ойлгож байгаа л үү.
Гэхдээ надад хамгийн таалагдсан юм нь юу гэж тэр багуудыг хамгаалсан тэр шийдвэр байгаа байхгүй. Тэгээ багууд хамгаалж байгаа шүү дээ. Хооронд нь солихгүй гэдэг чинь. Тийм бол ерөөсөө л ийм л асуудал шүү дээ. Ерөөсөө айгүй ойлгомжтой юг хамгаалж ийн гэхээр Knights надаа одоо жишээлбэл те маань одоо 6000 легионер байл. Тийм 6000-аас бол нөгөөд чинь жоохон тоглоод чинь Knights надаа 8-ыг өгье гэж шүү дээ. Гээл те би явчих юм уу? Гээл тэнгууд төр чинь 9. За тэнгууд чи одоо жишээл өөр баг тэрийг байлаа гэж бодоход нэг 9 юм уу 10 болгож яж авч үлдэх гэдэг. За дахиад санал ирвэл ингээ өөрсдөө хөөрөгдүүлээ бүр тоглолтыг сурцсан. Тэр зүйлийг юу нэг гой хамгаалчих. Энд чинь бол яг үнийг хэлгээд би нэрээ манай холбооны одоо нэг шийдвэр байхгүй. Гой шийдвэр байхгүй. Тий, надаас аяга таалагдсан. Одоо бид нар ч гэсэн бас ингээд нөгөө хөгжиж байгаа дэвшлэн холбоо маань ч гэсэн хөгжөөл туршлагаж байгаа байхгүй. Одоо чинь өнгөрсөн жилүүдэд тийм асуудал гарсан байна шүү дээ. Одоо чинь ингээд 6000-аар байсан бол нөгөө баг 8000 олгоод ингээд донд нь үнийг хөөрөгдүүлээд нөгөө тамирчид нь ч гэсэн одоо тэрийг ашиглаад юм. Тэнгүүд тэрийг холбоо болоод харцсан. За эргэжэл бол ийм байж болохгүй юм ингээд холбоо уг нь бол ингээд бодлого ингээд сайжруулаад яваад байгаа байхгүй. Уг нь бол манай холбоо бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Би бас Монголын засгийн бөмбөгийн холбоонд бол маш их баярлж байгаа. Хизээ ийм гоё зохион байгуулалттай байлаа. Яг нөгөө холбоо руу дайрч байгаа хамгийн том асуудал нь одоо нөгөө шүүгчнэрийн асуудал л да. Шүүлтийн асуудал, шүүгчнэр сайжрахгүй нэ гэдэг. Тэгээд одоо яг өөрөө нөгөө талбай дээр байхад шүүгчнэр буруу хүлээчихээр амар их стресс нь Санжаа маань ч гэсэн бас их стресст ихч пост оруулаад байгаа шиг. Шүүгчнэрийн асуудлаас болоо тий. Манд ихтэйс гайгүй шүү дээ. Гайгүй яг зүгээр ганц нэг байгааг нь хэлж шүү дээ. Ганц нэг хүмүүсийг бодвол гайгүй шүү гэж. Би ч амар гэж хэлээгүй зүгээр ганц нэг байгааг. За энэ зовлон мэдж байгаа сте гэж хэлэхгүй тий. Тэгэхээр бас шүүгчнэр ч гэсэн бас тамирчдад байгаа сайжраасаа л гэж хүсэж байна. Тэгээд бас сайжирч байгаа гэж бодож байна. Тэгээд энэ процедур маань жоох урд яваасаа л гэж бодож байна тий. Сайжрах байх. Одоо ч гэхдээ ингээ холбоо та нар барахгүй шүү гэдээ ойлгуулчлаа шүү дээ. Одоо эхнээсээ ер нь бол бууж өгч шүү дээ. Би л тэгж хараад байгаа. Яг хоо эхний ээлжинд ингээ нэг алдаатай оноотой байхад нь сайхан энэ ч болохгүй, тэр чинь болохгүй нэг бат байранда зогсож чадаад байгаа байхгүй тий. Тэрээс айгүй чухал байгаа тань. Тэгэхээр одоо ингээд эхнээс нь яг одоо ингээд энэ жилээс гарч байгаа шийдрүүд мэдрүүд бол жишээлбэл яг гоё баг тамирчтай хамгаалсан гоё шийдрүүд гарч ийн гэж байна. Багийн эцүүд тамирчид ч гэсэн яг нэг happy те. Аль тал нь. Тэгэнгүүт нэг юм асуудал гарч байгаа. Би бол эндээс зүрийн юм хараад байна. За 3 тамирчин байла. За тэгэнгүүт Монгол одоо жишээлбэл юм дунджаас доогуур тамирчтай байгаа шүү дээ. За тэр хүмүүсийн талбай дээр гарах минут нь за нэг 7-10 минут байсан бол за ер нь баг байхгүй болж эхэлж гинөө гэдэг юм гарч ирж байна. За тоглолтод гарахгүй байх магадлалууд нэлээд өндөрсөд ирж байна гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ нэг одоо жишээлбэл топ төвчний тамирчтай байна л да тий. Одоо за уугаач юм уу за магадгүй маргаад үлзий оршигч гэдэг юм одоо ингээд энэ тоглогчдын үнэ илүү өсөөд бусад тоглогчдын үнэ илүү буух юм шиг надад зүр санагдаад байгаа. Би ихтэй буруу бодож иж магадгүй шүү. Яг уу тийм тал байж магадгүй. Тэгтэл яг уу одоо эн чинь бас цаагаараа юу хэлж ийн гэхэлэр одоо тэр сайн багууд одоо нөгөө топ төвчний одоо тамирчид ингээл байна гэд. Түнгүүд одоо өмнө нь болохоор ингээл нөгөө арай нэг дундаж гэж яриад байгаа шүү дээ. Доогуур төвчний гэж яриад нь шүү дээ. Тэнгүүд тэр тамирчид одоо ингээд илүү өөртөө шахах хэрэг болж байгаа юм. Яг тэгэхээр угаасаа спорт гэдэг чинь өөрөө хин чадж байгаа нь үүдэг. Тэнгүүд тэгэл одоо тэр тамирчид ч гэсэн одоо тэрэн дээр сэтгэлээр унаадах шаардлага байна. Би ер нь чадахын төлөө өөрөө илүү хичээх хэрэгтэй байна гэдэг одоо нөгөө тамирчид өөрийгөө шахах одоо бас нэг юм болж байгаа. Өөртөө шахах хэрэгтэй тэнцээс гарч ирж ижил өөрийгөө харуулна. Тэрнээс биш одоо тэрэнд одоо гомдоод одоо наваа ингээ гаргасангүй үйл тэгэл тэр чи яг тийм тамирчин биш л байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь бол тамирчид илүү хариуцлагатай илүү одоо нөгөө профешнл болол тэгж явах. Би сүүл цирка маа дээр орсон. Тэгээ цирка ч манай онж аав штэ. Тэгээ дек би идүүлээ чицүү байгаа бах тэ. Тэгэнгүүт за одоо ингээ ветеран тоглогч болчлоо. Тэ хөшөрчлөө минээс одоо ингээд босод амирчтай харах юм бол тэ. За тэгэнгүүт тоглолтын арга барилд өөрчлөлт оруулж гинөө гэж асууж. Эхлээд би эвлэрч чадаагүй. Хоочин шигээл бодоол ингээл дайраад байдаг байсан. Тэгээ ингээ сүултээ тоглолтын арга барилд ингээ ороод тэгээ тэрэндээ дасаад тоглолтын арга барилыг өөрчлөөд тэ тэгээд ингээд явж байгаа гэдээ ярьж ирсэн. Манай хоёрын хувьд жишээлбэл одоо нас
яг залуу тоглогчдыг бодох юм бол арай өндөр болчлоо. Тэгэнгүүт тоглолтынхаа арга барилд өөрчлөлт оруулж байгаа юм байна уу одоогор. Дээгхийн 3 шидмийн жогорлолтог морлол амар юм ихсэн. Тэр миний хамгийн анзаарсан зүйл бол ер нь тэр байгаа. Дээгх бол 3 шиддэг болсон бэл. За жишээл манай уугны анзаарсан байна тий. Ер нь тиймэрхүү өөрчлөлт оруулж байна. Арай болоог байна уу? За яг хуу миний хувьд гэх юм бол одоо хуучин би чинь ер нь багуудад тоглож байхдаа бас нэг арай лидер шахуу те. Тэгэл ер нь бол нөгөө нэг одоо бродер сэтэрт байхдаа ер нь айгүй олон бөмбөг надаар дамжиж явдаг те. Ер нь бол би хэд бараг дандаа л ер нь 10% давталдаг байсан. Ер нь багаас. Тэнгүүд яг одоо энэ жил Сэлэнг бодонс дээр ингээд бидэд ингээд баг болоо тоглож байхдаа яг би зүгээр хувь дотроо бодож байгаа байхгүй. За одоо ингээд одоо мэдээж ингээд тийч чинь одоо бас одоо кан тоороо гээл те. Одоо бөмбөг эзэмшилтэй урд төвшний одоо ингээл ан тэгээ манай легонер эдэр хүрээд ирж байхдаа одоо миний зүгээс одоо яг тэнцэнээс юугаар тусалж чадахгүй л гэж бодож байгаа. Одоо тэдэрт илүү одоо би тэнцэн 10% давтлах биш. Зүгээр нөө тэднэртээ сайн заслаан тавьж өгье, самбарт нь явж өгье, тэгээ хамгаалаад өгье гээл. Яг үүргийн хувьд тэгж яаж. Миний хувьд гэх юм бол одоо сүүлийн хэдэн жил юм бэ? 3 жил, 4 жил ч юм уу. Одоо нөгөө Европ тасалжуулагч нар айгүй хэрж нөгөө ирж байгаа шүү дээ. Тэнгүүт Европ тасалжуулагч нар чинь ингээд нөгөө Монголын сагсан мөнгөний одоо нөгөө тоглолтын арга барилыг амар өөрчилж байгаа хгүй юм идэж байгаа хгүй те. Тэр нь яаж ивж ийнэ гэхээр нөгөө комбинацанд оруулж. Тамирчин гараад ер нь бол дураараа тоглож болохгүй. Тамирчин гараад яг комбинацаар хийх хэрэгтэй. Тэгээ өөр өөрийн замтай. Тэр замаараа гүйх хэрэгтэй. Тэр замаараа гүйхгүй бол тэгээд бусд нь бол тэнэг болно гэсэн үг. Гарахгүй. Тэгээд дараа нь зам байдаг шат. Тэгээд ер нь бол талбай дээр гараад хуучин бол одоо тэнэг үлж металл багтаа байхдаа бол би бол талбай дээр гараад багийнхныгаа яаж тоглох уу, яаж унаах уу гэдэг нэг бодол арай өөр өгдөг гэсэн бол одоо талбай дээр гартаа яаж гүйх ёстой лээ. Хинд оч заслаанд байх ёстой лээ. Нэг бодол арай нэг өөр болсон тийм. Яг энэ бол нөгөө нэг тоглолтын нэг одоо нэг өөрчлөлт настай холбоогүй. Тэнгүүд одоо би талбай дээр гараад юу гэж боддог гэсэн бэ гэхээр яг талбай дээр миний үүрэг яг юу вэ те? Би яаж энэ багтаа туслах вэ? Хамгаалтан дээр би туслах ёстой юу, самбар туслах ёстой юу, оноох туслах ёстой юу гэдэг юм те. Яг тэр яг нэг өөрөх яг тэрийг л нөгөө олох ёстой. Яг тэгжэл нөгөө нэг талбай дээр тэрнээс бол одоо хуучин шиг бол оноо авъя ч гэдэг юм уу, нөгөө нэг бөмбөг эзэмшиж гэдэг юм уу, ямар ч тийм одоо нөгөө тийм бодол ер нь бол байхгүй болчихсон. Байхгүй болох жоох уу. Тэр бодлыг ер нь бол жоохон авч яадаг юм лээ ер нь бол. Тэгэхээр ер нь бол талбай дээр гараад яг миний хэрэг яг юу вэ? Би яг тэр хэрэгэл хийх ёстой шүү л гэж бодож байгаа. Илүү зүйлд нэг юу байхгүй оролцохгүй гэсэн үг л дээ ер нь бол. Яг за манайха за асаа. Уу яг өөр өмнө яг яалч зүгээр нэг холбогч нь залж орж ирэл дэгх доор дуудаж байгаа л нөгөө 3 3 дээр гарч байгаа л дэгх аваад ерөөсөө тэгэл холбогч нь пас өглөөд ингэж хардаг байсан бохоо. Одоо л яалч дэгх чинь нэг заслаан хийгээд ингэж тэгээд айгу олон юм юу үйлдэлүүд хийдэг л болсон байсан л яалч өмнө анзаарсан зүйл бас тийм байсан. Мөчн бо зүгээр за доор өгч чагаал нөгөө 3 гаргаж байгаа л тоглолцдог байсан байхгүй. Манай балерин асууч уу. Энэ их балер шүү. айгүй асуулт гэдэг дөрж байгаа гэдэг. Гайгүй шүү. Гайгүй л байгаа зү. Сая одоо бодонс тоглолоо тэгсэн одоо би энд ганцаараа ингэж хэлээгүй бас бодоогүй байхаа гэж би бодож байгаа. Манай анд маань үнэхээр жоохон филд гол багтай байлаа. За одоо маш олон хүмүүс бол одоо юу топ шидлээ гэж яриад байгаа байхгүй тий. А тэгэнгүүт одоо яг ингээ улаан цаа ингээд цаашлаар нэг топ шидэж байгаа зураг нь ингээл яваад байгаа байхгүй. Тэгээд тэр мэр маань одоо яг баг дотор байсан хүмүүсийн хувьд анд маань хэрнүүлүүлж явах юм. Цаа чи ер нь сая яагаад тоглолтын арга барил нь бодност ер нь таарсангүй юу? Энэ баг дотор ер нь юу болоо тэр? Гэхдээ яг хуу мэдгүй тэгэл яагаад дөрүүдээс мэдгүй байгаа би мох мэдгүй. Тэн дээр чи одоо миний үүрэг гэх юм бол одоо тэгэл довтлогч нарыг бол довтол гэдэг үгүйсээ тэгэл. Тэгээд дасгалжуулагч нар ч гэсэн үгүйсээ тэгдэг. Тэгэл тэд нар довтлол тэгэл би одоо самбарт нь гүгэл яваал тэнцэнээсээ одоо дараачийн үйлдэл явах уу те тэгж явна. А тэрнээс биш яг одоо хүн гол хийхгүй байна гэдэг бол тэр бол нэг одоо хувь тамирчны л асуудал. Тэгэл
Тэгэл мэдээж одоо яг үзэгчд андыг одоо шидэлтийн хувь багтай байсан гэж харж ивэл одоо тэр тамирчин талбай дээр одоо хэдэн минут байна те тэрийг дасгалжуулагч л мэднэ ер нь бол. Тэрнээс бол одоо тамирчдад одоо нёгийгээ голоод те одоо инглээ тэглээгээд гоочлох юу байхгүй шүү дээ. Гол нь л яг нэг тэр талбай дээр байна гэдэг чинь багт ашигтай байгаа болол байж байгаа. Тэрнээс бол зөвхөн шидэлтийн югаар нь яг мэдээж нөгөө нэг андыг бас нэг 10 шидэл бараг л 9 8 унгаах ёстой л гэж яг бодож байгаа хэлтэй. Гэхдээ миний хувьд бол яг тэр талбай дээр байна. Хамгаалтан дээр бид нар яг нөгөө довтлогоо явдгаараа явна. Тэр хүн заавал шидэх ёстой гэл. Тэгэл заавал шидэх ёстой. Тэгэл тэр хийх нь бол мэдээж ихний асуудал бах. Алдах юм бол хоёр дахь асуудал дээр ингээд дараачийн асуудал яах вэ гэл явах байхгүй. Ярин нөгөө хүмүүс ярин андыг манаар нь тоос шидлээ, муу тоглоод тань л гэдэг. Яг ингээд би болохоор ингээд 100 байгаа тоглоод анд бол сая 5-5 үйлрэл бол сайн л тоглосон шүү дээ. Бол тоглолтын дээр 20 гараа оноо аваад яг игзэгтэй үед дээр гоё класс шидэлтийн тэр хийгээл тэгээд нэг гоё оролтууд бас хийгээл яг андын маань үүдэх юм бол яг сүүлийн хоёр тоглолч бараг цааш авсан шүү дээ. Цааш ирсэн шүү дээ. Сүүлийн 2 жил яг андын маань үүд жоохон шагааны бэртэлтэй байгаа юм л да. Тэрнтэй нэг жоохон зовирлоод байгаа болохоор нэг шидэлттэй хүн яг нэг өвдөг ч юм уу, шагаа ч юм уу нэг жоохон зовиртой болохоор нэг жоохон эвгүй шидэд идэг шүү дээ. Бас тийм дал байж магадгүй. Яг нэг баг байгаагийн багийн хувьд одоо багийнх нь одоо нөгөө гишүүний хувьд гэх юм бол анд бол бэлтгэл дээр ч яг л бэлтгэлээ хийдэг, тоглолтын дээр ч яг хийх юм бол хийдэг. Яг миний хувьд бол нэг тийм муу тоглоод байгаа бол юуроос бодохгүй. Яг талбай дээр гараад хийх юм уу хийж л. Хүмүүс болохоор тоос шидэд ингээ би одоо гайхаад байдаг байхгүй. Андыг бүр нэг юу өсөд байгаа нэ 10 шидэд 10 хийнэж өсөд идэх юм уу? Угсаал тэр чинь нөгөө комбинац явж байгаа л анд сулраад анд тэр шидэх ёстой. Анд К2 бол тэгээ шитгэл. Анд К2 бол ер шидэгч тэгээ тэр хоёр бол бид нар чинь тэр хоёрыг сулгах гэж л тэн баахангүй байд нөгөө заслаа тавиал ингэж байгаа. Тэр хоёр суларсан бол заав шидэггүй бол харин суу. Ерөөсө манай нето коуч ерөөсө юун тэр ихгүй. Тэгэхээр бол миний хувьд бол анд бол сайн тогсон. Сайн тогсон ч гэж. Анд сайн дуусан тулдаач бид нар бас финал руу гарсан ч юм л яаж бэл тийм үстэй. За гоё яриа л тань. Бааха одоо ингэж байгаа. Одоо энэ нэг юм манай авдар байгаа юлооны энэ дотор асуултууд байгаа. За хариулттайгаа байгаа. За тэгээ ваучертэй зөв хариулах юм бол юлооны шууд ваучерын эндээс аавна гэсэн. За эндээс асуулт хариултуудаа явчаад араас нь би гоё асуулт суунаа. За угнагаас эхлэе. За жаарай. Энийг би холж. Энд 100,000 50,000 ийм gift card-ууд байгаа. Гэхдээ бүгдээ асуулттай. За. Дээдлэн 100 юм уу те? Дээдлэн 100 байгаа тийм. За 100 гээ. Бас сонирхолтой байна чи. За асуу. Гүү юу чиний асуулт. Чи хариулах. За асуулт нэг нэ. Титаныг хөлөг онгоц хэдэн онд босон үл мөргсөн бэ гинэ. Титаныг хөлөг онгоц хэдэн онд өсөн уул мөргсөн бай. За. 1935. Гэхдээ нэг хувилбарыг хэлэхгүй юу? Хувилбар нь 1912, Б нь болохоор 1924, В нь 1935, Г нь 1946 гинэ. За энэс зөв сонгосон, зөв яасны энийг авш. За. 1935 Б биш байна. 46. Хит гинэ? 1912, 1924, 35, 46. Тийм хувилбар байхгүй байна. 46 гэдэг үү? 1946 байгаа. Бага юм. 46 биш байна. За 24. Нэг нь ялахаар байна. 1910. За. Ингээд. Оо shit. Бүр дөрөв хөлбөрийн 3. За ингээд уугнагийн хөгсөн өөр. За дараах монхих явсан шүү. За хэдэн төгрөгийнх вэ наад чи? Төгрөг наа. 50 к. За. Тэмээ уусан усаа хаанаа нөөцөлдөг вэ? За. За сүүлэндээ Б бүхэндөө В гидсэндээ. За. Бүхэндөө. За харчи. Бүхэндөө наачин зү. Тийм ээ энэ угаасаа бүхэндээ ойлгомжтой шүү дээ. Монгол хүн байна да. Гэдэг таагуудаа тийм. За gift card ингээд таних. Манай уугнаа маань алдлаа. За бэких. Хэдийнх вэ? 100,000-ийн асуулт байгаа. Тэр нь юлооны асуулт байгаа юм шиг. За.
50 гэж байгаа. Хэдийнх гинэ? 50 гинэ. За. Та хүргэнийхээ хүүг хэн гэж дуудах вэ? Зэ ачинцар. Зээл гэж шүү дээ. Тийм шүү дээ. Зээл шүү. За ингээ манай Юлоны хэсэг байгаа. Тэгэхээр манай хоёр зочин маань gift card авч яваад энүүгээр гоё хоолнд ороорой. За чи тэргээ буцаага хийваа. За тэгээ. Чи алдсан шүү. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, Зайсан, Төмөр зам, 3-4-р хороолол, Тэрэлж гэсэн 5 салбартай. За жинхэнэ хятад цоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгээд дараагийн хэсэг маань дараагийн хэсэг ч явах та. Дараагийн асуулт маань болохоор хэдүүлээ шилдэг давруугаа орё гэж бодож байна. За угаасаа асуудаг. Тэгээд манай хоёр маань бас бэлтэж ирсэн бахаа гэж бодож байна. Одоо баг бүх сагсчдаас асуудаа да. Манай хоёр маань үлдлээ да. За тэгээ хоёр хэсэг тооч гэж бодож байна. Бүх цаг үед одоо байгаа тамирчдаас гэд явчих. Гэтэ одоо байгаа тамирчдаас яг ур чадраараа шүү. За тэр легээс юмгээс ямарч хамаагүй. За Дэкс эхэлчих гэж бодож байна. Монхоос эхэл. За монхоос эхэлчихгүй Дэкс чинь яг дөрмээрээ л явчих шүү дээ. Дэкс бол Дэкс. За бүх цаг үед 5 барил дээр яг легаси гараа тий. Нэг сэлгээтэй. Холбогчийн барил дээр би их яхаг. Их яах. За төвд одгийнх. ПФУ ЦЮ. Одгийнх. ПФ юм уу Ц юм уу тэгэх дээр бодож байна. 4 номер дээр юм. За 4 дээр юм тий. Тийм. За тэгээд төшөөх. За тэгэл санчир билгүү шүү дээ. Санчир билгүү. За ойлголоо. Сэлгээдээ энийг авах уу? Манай уугач бас яа хит үйт бас гоё байсан шүү. Танангийн нөө. Би тэр чинь шгшээ өгцөөг байсан байхгүй. Тэр дондын шидэл мэдэл тасдал. Калос те. Тэр нэг MVP авдаг жилийн уугаач болслаа. Эвэр шүү дээ. Бурхан. Би анх ингээд нөгөө дээдлигт орж ирээд нөгөө яг шарк сугаас тоглож ирсэн. Тэгээд яг уугаа яг тэгэхэд харцаа угаас тоглож ирсэн байхгүй. Тэгээд харцаа юудаа тоглож ирсэн тоглолтыг би үзчихлээ. Тэгээд уугаа бүр чирсээ уугаа тэр бодож ирсэн. 40 он алуу яалаа. Тэр нэг дундын зан шидэл тэгээд нэг уушаа фонд гүдэг хоёр бол үнэхээр мархан байхгүй. Би тэгэл ёо гэж бодож ирлээ. Үнэхээр гоё байсан шүү. Манай одгийн ах байна бас. Бас нэг ингээд нэг авчаад байж байгаа юм тий. Легонерийн тайтал ус гэдэг. Тэр угаасаа нөгөө нэг Алианс Дэг чинь авраг авдаг жилдээ. Легонер авчихгүйгээр одгийнхыг Австралиас авчираад аврах шүү. Тийм шүү дээ. Тэгэл одгийнх чинь 3 шиднэ. Тэгээд тэр доор бол би нэг надад нэг юу гэдэг юм аа нэг түүхч байх та нэг хүүхд байх. Бид нар Sprite League-ийг тоглодог байж байгаа л да. Төв аймгийн ах нартаа анил тэгсэн жил. Одгийнх төмхөөр нөгөө юу яаж байна. Нэг бэлтгэл дээр ирсэн нөгөө бидэртээ нөгөө тоглолт хийдэг байхгүй. Тэгээд би тэг чинь нэг 16 7-той жоо хөвгтлээсэн баг. Тэгээд нэг одгийнх амар хамгаалж байгаа л би яг ингээд зогсож идэх. Одгийнхаа ингээд шахаж ирэл намайг ингээд мөрлөдөг байхгүй. Түг гэл явцсан. Тэгэл яг ингээл цээжнэг бол одгийнхт мөргүүлэл гисэг стажн болсон шүү дээ. Тэгээ юу орцорч. Тэгэж анх одгийнхтаа тоглож илаа. Тэгээ тэрнээс хойш одгийнхтаа шгшээ магтцанд болон тэмцээнд орсон. Бас нэг одоо нөгөө төвшөө ахын тоглолтыг би бас үзчихсэн маа. Харцаг. Тухайд шүүхтэй тоглож илаа. Бараг хастай тоглож байсан баг шүү. Бас манай төвшөөч бас найруулж штэ бас. Ямар гоё юм бэ л гэж бодож илээ тэгэхэд бас.
Хортой. Хортой. Баарт. Хартай. Гэтэ яг эзэгтэй үед нэг төвшөөхөн шийдэл тасл. Утга штэ тасл. Төвшөөхийг ч хортой л гэдэг байлаа шнэ. За монхих. За би төв дээр бол одгийн ахыг. Аа. Тэгээ 4 номер дээр бол төвшин баяр ахыг. Тэгэл 2 3 дээр бол сайн чадаа баярыг. Нэг дээр бас тэгтэй адилхан их яах юм уу та. Аа. Энэ нь бол яг хоо амжилтын ч тэр ер нь тоглолтуудын үдчихсэн хүмүүсэл ер нь хэллээ. Тэгээд их яах гэдэг юм бол тоглолт бол үнэхээр уран байсан. Класс мэдрэмж тэр мэдрэмж тэг өөрөө их хүчилж тоглохгүй хөнгөн тоглоно. Тэр нь айгүй гоё харагддаг байсан. Тэгээд одгийн ахын хувьд бол үнэхээр дайчин. Яг тэр одоо жишээ нь ингээл нэг төвүүд эдэртэй бол нэг тийм өндөр байгаагүй ш нурууны үед. Тэгсээр нь өөр их дайчин тоглолттой. Тэгэл яаж хийж байгаа л зүтгэж байгаа л тэгэл оноонуудаа авчдаг. Тэгээ самбар мамбарт ер нь бол баг багтаа ер нь бол одгийн ах эдрийг харж ер нь л ямар гоё тийм дайчин тоглолт юм бэ гэл. Тэгэл ер нь тоглолтуудыг харж дүүрэж ер нь сагсан дуртай болж илээ даа бас. Би одоо боддог шүү дээ ингээд яг тухайн үе одоо нөгөө одоо одгийн ах их ахын тэр үед одоо яг одоогийн шиг ийм сагсан хөвчлөлтөөс мөн тэд нэр дахиад нэг 5 6 жил тоглох байсан л гэж боддог. Арай л эрт нөгөө зодгоо тайлцсан болоо гэж боддог тийм. Ялангуяа одгийн ах те 16 лөө. Тэ. Оо тэг их ахш бас эрт шүү дээ. 17 тайлгаа одгийн ах чинь. Тийм одгийн ах бол би бол нэг 30 тэл тайлцсан юм л ш. 30 31 тэл тайлцсан. Та тийм үгс үг юм би тэгэхээр чи. Тэ. Тэгэхээр чин арай л эрттэй байна. байна. Арай л ах нар бол ер нь бол арай л эрт тайлцгаасан. Одоогийн сагсан хөгжил одоогийн шиг тэр үед байсан бол ах нар маань арай илүү тоглох. Карьерны илүү. Тэр илүү байх байсан болов уу гэж бодод. Одоогийн ер нь бас спортын нас өөрөө бас амар уртцаад байгаа шүү дээ. Манай нөгөө Стив дээр те одоо нөгөө хамгийн оргил үе юу байсан бэ гэсэн чи одоо л яг байна гээл 37 39-тэй байхдаа тэгжилжсэн юм шүү дээ. Одоо би яг оргил үе чинь юу би яг бид нэр ингээд тойр сууж байгаа Стивс нөгөө нэг яг оргил үрчийг хизээ байгаад өнгөрсөн бэ гэж ярьж байгаа юм шиг бид 39 төгнөс тэгжсэн. Тэгж яг одоо гэж байгаа. Яалтчгүй тэр үед нь тэр жил үнэхээр гоё. Хөө усл нэрээ. Одоо манай 3 эсрэг 3-ын дасгалж болж үзтээ тий. Тийм. Гэх мэтлэнгээр ингээл ах нарыгаа ярих юм бол бас гоё гоё үнэхээр гоё. Одоо би ч нөгөө санчир бэлгүй хоёртойгоо бас одоо бас Сегигээ уг нь ингээд бас ингээд дараа нь таад оруулчмаар л байгаа байхгүй одоо Сеги битэр ч одоо шгшаавгийн гоё таймирчд бол зөндөө байгаа. Гэтэ яг хуу тэгээ тэр дундаас үнэхээр бас нөгөө бид нар нөгөө үлгэр дуурайл болж бидний одоо нөгөө нэг жигдэн рол модель болж исэн болохоор ах нарыгаа л хамгийн түрүүнд бодож байгаа юм чинь тий. Тэгж хэлж байгаа. Тэрнээс үл Сеги миний найз битгий гондороо чи бол миний найз шиг. За сэлгийг авъя. Юу 5 хүн л юм. Нэг л сэлгээний нэг хүн авъя гэж. Авмаар байна. За өөрийгөө хэлчихгүй да. За сэлгээнд хэм бол яг хоо яг сэлгээнд за хоо за яа ямар муухай амар залгич байсан. Сая нэг азарыг л залгич шиг орлоо. Тэг ер нь азаал юм байна да. Яа тэгэхээр яг хоо би нөгөө бодож хэлж байгаа нь болохоор яг нөгөө өөрийнхөө үүргийг бол маш сайн идэг. Яг л шидэлтийн байрал дээр бол алдсан ч гэсэн шууд дараач дахиад аваад шидэг. Одоо бид одоо жишээ нь би ч 3-3 дээр одоо урд тоглоод байгаа байхгүй. Тэгэл дүнгууд нэг шидэж өрөөл явах юм бол тэр нь шүү дээ. Тэгээд дараачийнхаа шидхүү болох уу гэд эргэлзээд эхэлж шүү дээ. Дүнгууд чи яг азаа дээр одоо яг шидэгч хүмүүс ч юм бол алдсан ч хамаагүй дахиад ардаас нь ерөөсө шууд л шидэж байгаа. Тэгээд яг тэр нөгөө үүргийнхаа юун дээр бол яг үсэн үүргээ идэг тулцсан. Хоёулагийн сэлгээ адилхан юм байна. Би ч бас сэлгээндээ азааг авдаг шүү дээ. Би ингээ амар олон хүмүүсээс шилдэг тавтын ингээд нэг сэлгээтэй асууж байгаа. Азааг ерөөс авдаг байхгүй. Тэгээ сэлгээндээ ч авдаггүй амар сайн те. Би яагаад гэж бодоод заашгүй те. Хоёулаас азаагс шаа. Юу шарваахыг бол хоёр оруулахгүй те.
Яг би бол нөгөө шарахыг яг нөгөө тоглож байгааг нь харж байгааг үлдээ. Тэг би бас яг тоглолтуудыг бас сайн үзэж байгаа. Би ч яг үтсэн Тий. одгийн ахыг бол яг яалчаар гуйж байгаа. А төвшин ахыг бол бас бүх тоглолтуудыг яг ид байх үед нь бас үзэж чаддаг. Гэхдээ нөгөө нэг одоо мэдээж лиженд те лиг 12 жил тоглохдоо 6 мөнгө 6 алттай гэдэг чинь те бүх цаг үедээ бол энэ чинь яг орж байгаа байхгүй. Амар л та тий. 12 жил дараалж финалцснаа 6-ад нь дөрүүлж мөрүүлсэн ч шүү дээ. Юу ч болоод байна тий. Тийм байж. Тэгэл яг нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ. Гөө одоо ингээл одоогийн лигийн төвшин энтер гэл. Гүү тэр чи яг хүн байгаа цаг хугацаанд байхгүй тий. Тэгэл нөгөө нэг шилтгэн л байсан байгаа байхгүй тий. Яг үнэ. За одоо дараагийнх нь болохоор одоо байгаа цаг үеэс ярих гэж байна л да. Одоо байгаа цаг үеэс одоо том санчир манчиргээд тэр легасиг нь бол ярихгүй шүү за хэдүүлээ. Яг одоо байгаа яг одоо ур чадраараа сайхан гарааны тавтыг гэвэл бүх Монгол тамирчдаас одоо хэнийг бүрдүүлэх үү? За одоо мош гэх хэлэхгүй. За тэгээ. Би сая хэлж байгаад нөгөөдөө бодож амжааг байсан бохгүй. За хэлж байгаа. За тэгээс эхлэе. За 5 номер дээр бол дөг. 4 номер дээр азаа. За тэгээд 3 номер дээр Маргад инх байсгалан 3 номер дээр одоо. За баясаа. Тэгээ 2 номер дээр жижигэ. Шидэгч дээр үү? Хамгаалагч дээр та. 2 номер дээр. 2 номер дээр ч одоо бас шидэгчл гэж явах юм да тий. 3 дээр бол яг би бол яг ингэж боддог байхгүй. 1 номер бол холбогч, 2 номер бол нөгөө товтлогч гэж боддог байхгүй. Тэгээ 3 номер бол шидэгч гэдэг юм да. Зөв. Тэгэхээр яг би нөгөө нэг жижигэ бол яг тийм 2 номерын товтлогч гэж боддог. Тэгээ 1 номер дээр бол би яг 2 хүн байгаад байна л да. Болко Барса байгаад байна л да. Гэтэ би Болко гэж хэлчихье. Тэгээ яагаад гэхээр Барса бол үнэхээр гоё л доо. Гэтэ би нөгөө Болкотой ойрхон байдаг. Тэгээ нөгөө Болко ч бас нэг манай хүний нэг тийм нэг онцлог байдаг хөөхгүй. Нэг тийм нэг шарттай, хортой яг нэг тэр нэг юмны том зүрхтэй шүү дээ. Зүрх томтой тийм нэг надад айгүй таалагдаад тийм Болкогийн байгаа яг тэр нэг тамирчин хүний нэг харизм байдаг шүү дээ. Тэр нь бол үнэхээр гоё. Яг нь Барсатай болохоор нэг ойр байж үзег болохоор би бас сайн яахгүй юм л да. Тэрнээс нэг тоглолтын дээр бол үнэхээр бас галзуу штэ манай Барсач бас. Гэтэ яг хөвөн талаас нь сайн мэдгүй. Гэтэ хөвөн талаас нь мэддэг болохоор би Болко гэж хэлчихлээ. Гэтэ Барсач байгаа шүү гэдэг. За сэлгэнд нэг явах юм. Сэлгэнд юу? Мохойгоо авъя да. За мохойг авлаа. Дээлтшгүй мохойг авлаа штэ. Тэ баярлаа. Найзгаа жоо нөгөө сэлгэрүүл оруулчлаа да. Одоо буцаага дикийг авахгүй. Би нөгөө бодчихсноо шууд одоо ч гооч наваа гэдэг. Намаг лэтгээ. Яг одоо үед гингүүд яг шууд нүдэнд залуучууд харагдаад байгаа. А тэрнээс яг бидний юу дээр ер нь бол яг би бол одоо залуучуудаас л одоо за нэгээс нэхэлж тийм. Нэг дээр бол яг адилхан. Би бол ерөөсө Болко Барса хоёрыг баг хамт тавьчихмаар. За. Хоёулаа бол яг л ер нь яг л бүх чанарууд нь яг тэр хоёрт байгаад байна. Бодлоо наацсаа сэлхинд Барсаг авах гэсэн байв. Тэгийг оруулах болгоод ойлыг нь авч байгаа нэг за. Би намайг юу гэж би ч одоо гүгшин одоо. Тэр хоёр бол бас үнэхээр гоё байгаа. Яг л эвдээ зөвхөн яг л бүр алийн айл гэхгүй л надад санагдаад байдаг. Яг л хоёулаа төсгөлч бай, тоглолтын агуулгач бай ер нь бол тэг санагдаад байдیں۔ Зөв. За 2 номер дээр гэх юм бол ихийг л гэх юм уу? Хасин уу? Тэ. Их хоёр. Яа тэгэхээр одоо сая баг би яг ер нь бол одоо ингээд шидэлтэн дээр ч одоо
Яг 2 хүн байна л да. Өө юу вэ? Эрдэнэ цагтаас байгаа. Гөө юу юм бэ? Өөгүй юм уу тий? Би юу вэ? Мартцсан явж байна. Хэд орж ирлээ. Саруул Эрдэнэ. Саруулаа. Тий, надад бол Саруул Эрдэнэ яг тэр шидэлтүүд бас үнэхээр гоё харагддаг. Хамгаалалтын зүтгэлтэй л дээ. Тий, ер нь бол яг хоо зөндөө сайн тамирчтай л дээ. Яг хоо зүгээр миний хувьд бол яг хоо Саруул Эрдэнэ яг хоёр дээр бол бас гоё яваа. Ихийг болохоор яг хоо би сая бодож байгаа нөгөө нэг статаар нь бодож исэн байхгүй. Ер нь стат 80 өндөр өвтэй ер нь лигийг дуусгах шиг болсон. За 3 номер дээр залуучуудаас гэх юм бол одоо Маргад байна. Маргад яг одоо ур чадварын үед яг нэг гой довтлогоо уран шидэлтэй яг тийм санагтаад байгаа. Бас мөн гэж эпси бас их гоё хөхт яг. Тийм шүү. Тэ мөкийг бол ястаа бас би мөкийг бол амар underrated гэж боддог шүү дээ. Тэ ер нь бол яг ингээл бүх тоглолтуудыг би үзэж байхад ер нь их тийм чимээгүй байжсэн аа. Игцэгтэй шидэлтүүдийг айгүй их унгаагаад байгаа. Тэгээ ер нь бол тоглолтод дандаа л ашигтай байгаа. Ямар нэгэн байдлаар тий. Тий, ямар нэгэн байдлаар бол дандаа л явж. Гэхдээ яг Маргад бол мэдээж ур чадварын хувьд бол илүү болчиход байгаа. Миний бодлоор. За 4 дээр бол Азал энэ дээр нь бол 34 номер чинь тэг ер нь бол Азал. За 5 дээр одоо залуучуудаас тэгээд Дөөглөх хөстэй шүү. Том ганаа манаа гэлтэй. Бүр ингээ гоё цуглуулчвал бас амар баг болох гэдэг шүү дээ. Тийм гол нь яг хоо том ганаа дэртээ бас арай тоглоог байна л да тийм ээ тий. Хөөе за ойлголоо. Подкаст рүүмийн хамтрагчаар Аянга Store бид бүхэнтэй хамтран ажилладаг билээ. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн байдлаар өөрийнхөө гар утсыг солио, шинжлэе гэж бодож байгаа бол Аянга Store-оор зочлоорой. Тэгэхээр Аянга Store-ын хувьд за Apple болон Samsung брендийн цоошин гар утаснуудыг зах зээлийн хамгийн уян хатан нөхцлөөр та бүхэнд худалдан авах боломжийг олгож байгаа юм байна. Мөн Samsung брендийн гар утсыг цоошинээр нь худалдан аваад дээр нь бэлэгтэй урамшуулыг зарласан байгаа юм байлээ. Аянга Store Take It Easy буюу технологиг хамгийн амраар таны гарт хүргэх болно. Take It Easy технологиг амраар таны гарт хүргэнэ. Би зүгээр мэдэхгүй болохоор асууж байгаа шүү дээ манайхаа. Одоо майк штэ. Майк чи одоо сая 4 магийн бэлтгэлд орчил 5 баг болцсноо. Тэгээ одоо ер нь юу болж байгаа юм бол? Тэр одоо энэ жил сүүлийн жил нь Драфт хийzэл 20 хэдэнд байлаа та. 24-нд гисэн байсан. Сая би нэг шарваахын өчтөр тэр нэг аквал барьцсан юу. Бараг аквал. Тэгээ тэрийг тэр пост нь өрчижсэн одоо тэгэл сүүлийн сумаа тавиал. Тэгээ энэ жил өгсөн байгаа хаа. Тэгээ өгсөн байгаа. өгсөн үү тий? Зүг. Би тэрэн бас нэг Монголын NBA тоглож байгааг харчвал бас нэг өөрөө л би иллээ. Яг ихний элчинд тэгэл мэдээж NBA драфтад бас ингээл Монгол тамирчин ингээд байж ин тэдний хэмжээнд байж ин гэдэг чинь бас нэг гоё юм. Тэгэл мэдээж бид нар бол орохыг хүсэж байгаа. Гэхдээ орохгүй байсан ч хамаагүй. Тэгэл дараашийн замууд нь бүр илүү гоё яваа штэ. G-лиг тоглоал. Тэгэл магадгүй өөр улсын лиг рүү ч юм уу те G-лигээс NBA рүү зөндөө боломжууд байгаа. Тэгэл яасан ч хамаагүй. Ямар ч тач одоо бол тэгэл инхий одоо баг хамгийн л одоо тийм одоо Монгол цагчсан хүний хүрх оргилын одоо нэг хамгийн дээр нь явуулах юм шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр инхий одоо бол өөрөө тийм гоё жим гаргаад зам гаргаад явж байгаа хүүхд. Тэгээд хаа өрх нь бол тэр хүний одоо ур чадвар тэрнээс бол хүрсэн газрыг нь бид нэг тэр л үрчлээ гэж юм тийм шүүмжлэх бол биднэрт байхгүй.
Тэгэхээр бид нэр өстө хаа хүрсэн газарт нь өстө алгад ташаал баяр хүргээл байж байгаа. Тэр чи одоо яг л зам гаргаж явах хүн шүү дээ. Монгол хүүхдүүд инхээ та өрхнүүд тэгэл дараа чинь залуучууд бас боломжтой юм байна гэл тэр замаар нас яваал явах. Тий. Одоо манай монгол залуучуудын одоо нөгөө жимиг нь одоо манай санчир гаргаж явсан бол санчирын дараагийн залгамж нь одоо инхээ отж идэх юм те. Ингээл бас залгамжаараа л явж байна. Тэгэхээр бол би бол инхээ одоогоо хаа өрх нь бол тэр хүний юу тэгээд хаа үрсэн газар бид нар алгаад тачаад баяр үргээд байж байгаа байх. Бахархаад байж байгаа байхгүй л гэж бодож байна. Тийм учраас би урт замд одоо урт жим гаргаасаа тэгээд бид нар бол байнга тэрийг дэмжинэ гэж л боддог. Тэрнээс бол нэг орчоос орчуул яанаач гэдэг юм уу арахгүй яанаач гэдэг юм тийм ерөөсө боддог. Болон чинь нэг баг доороод те тэр багийн тэр жил авраг аваа те яа тэгцээ байж. Тэгээд лиг авраг маврагтай болцсон байл яах вэ? Юм чинь бас болохоо өрөөл болчихно гэж. Тэгтээ тэр чинь ингээд лигийн NBA лигийн 5 багийн бэлтгэл дээр очсон Жерси нь гэдэг чинь амар байсан. Лигс юм билээ орсон шүү дээ. Бэлтгэлтэй. Бүр яг өөр ингэсэн Жерси мерсигээд тавьж мөвцсөн. Тэгэл бүр амар кино өсттэй тэр чинь. Кино. За юутач энэ хүртэл гаргасан амжилт баяр үргээ Майк Жи шүү. Илүү гоё байгаарай гэж хүсэж байна. За тэгэд би нэг энэ хочны тухай асуумаар санагдаад байна. Өнөөдөр Monster Deck дийлдэшгүй моох ирсэн байгаа байхгүй тий. За энэ хочнуудыг юу хийм үү гэдэг. За өөртөө болоогүй. Манай нэг тайлбарлагч нар л өгсөн баг та тэр одоо нөгөө бидний тоглолт Монголыг тайлбарлаж байгаа л. Гэтэ яг хин өгсөн юм дүү шүү дээ. Нэг мэдхэд л аав. Яг нөгөө FIBA дээр намайг нөгөө бүүл гэдэг байхгүй. Надад тэр бүүл гэдэг нэрийг Mr. Voice өгчихсэн. Зөв. Mongolia бүүл гэдэг. 3-3-ын тэр тайлбарлагч Voice гэдэг айгүй олон жил тайлбарлаж байгаа. Тэгээд нөгөө ер нь бол шин тамирчид гарч ирэх юм бол бас нэг яг өөрийнх нь нэрээс өөр яг нэршил тиймэрхүү одоо бүүл гээл Nog Horseman гээл Андич Archer гээл хэнийг отхон жарлыг Panda гээл Kadrag Groot гээл гэтээ аюу FIBA-д шүү дээ. Багаараа ийм хочтой нэг ч баг байхгүй шүү. Тийм бас багийн бүх тамирчид хочтой. Бүх тамирчид тэнгуүч онцлогтой тамирчдыг л нөгөө нэг хоч өгдөг болохоос биш. Ингээд багаараа ийм хочтой баг юм байхгүй шүү. Монголчуудад бүр ингээд бүр зорж бүр тавууланд нь ийм оч гэсэн. Тийм гоё юм бэ. Тий. Тэгтээ ямар амар оновчтой нэрнүүд вэ те. Groot гэдэг шээс. Groot бол бас л те буудаж шүү дээ. Отгоо Panda, Archer бол бас тийм. Archer гэдэг. Monster Deck. За ер нь би харин за окей. За тэр чин бол угаасаа тэр хин өгцөн байна шүү дээ. Voice өгцөн байна шүү дээ. Voice өгцөн байна. За Monster Deck. Тэнгүүтлээ энэ дээлдэшгүй монх зонгоч одоо хаанаас гараад ирсэн нэр юм бэ? Яг хин өгсөн мэдэхгүй тэгээд лиг мэдсэн ч л юм болчихсон. тэгэлсэн шүү дээ. Гэтэ дийлдэшгүй монх гэдэг бас гоё нэр байгаа шүү дээ. Гэтэ яг ийм дийлдэшгүй монх байдаг л да тий. Тэгээ бас нэг асуух юм бол одоо яг бас зөрүүний асуудал нэг хоёрын хувьд яг сагсан үеийн карьерийн хувьд яг prime үе нь одоо ирсэн байгаа юу эсвэл арай болоогүй байгаа юу одоо эсвэл тэр оны тэр үйлэлч юм тэгж хэлвэл ер нь prime time хизээ байсан бэ? Байсан гэж хэлэх бол. Яг ингээд 5-5-ыг харах юм бол яг тэр нэг яг нэгдсэн дээдлийг нэгдээд нэг 22 оноос би бас тэр юм бол миний хувьд бол яг нэг 5-5 яг нэг оргил үе байсан байх гэж боддог. 3-3 яг оргил үе гэх юм бол яг тэр нэг 24 оны яг тэр нэг Ази аваргын солирч дэлхийн аваргын нөгөө нэг эрхийн тэмцээн өгдөг яг тэр үе бас оргил үе байсан болов гэж боддог. Нэг оргил эргэж ижс магадгүй шүү дээ. Тийм. Одоогийн байдлаар зүг харж байгаа. Тэгээ одоогийн зүгээр байдлаар зүгээр миний хувьд л нэг тийм нэг бүх хэмжигдэрсэн нэг тийм нэг амар өндөр зэрэглэлт байсан юм шиг санагдаад байгаа нэг хоёр тийм тохиолдол. Хэлчихсэн юм хэлчих яа болоогүй тэгээд. За. Болоогүй юм уу? Монхын үед. За яг ер нь бол яг би чинь нэг 17 онд л ер нь
16 17 онд л ер нь миний бас хамгийн оргил үе байсан болов уу гэж боддог. Тэр үед би чинь нөгөө нэг оюутны Азиар болдог юу үсттэй тий үе үсттэй тий 16 ч. Тий, ер нь тэгэл 21 аймаг лиг мигт ер нь л бүх тэмцээндээ л би чинь ерөөсөө өсрөөл ээж гэдэг шүү дээ. Ерөөсөө л хинч байсан хамаагүй тэгэл үзэл. Яг тэгэл тэрнээс хойш би бэртээд эхэлсэн байхгүй. Тэгэл бэртлээсээ хойш ер нь бараг хэдэн жилч бэртчвтэй тэгээд бэртлээсээ хойш ер нь яг тэр үеийн хшгээ гүрцэд яг хүрдэг байсан хэсэгтээ хүрэхгүй байгаа. Тэр үед бол бас хараал очоод авчдаг гэсэн үг. Тэгэл одоо болохоор бас арай л бас барахгүй л бод. Гэтэ яг хуу гайгүй. Яг оргил үе бол яг тэр байсан. Би тэр нэг юу тэр үеийг чинь одоо 20 илүү 23 үлээ та металлаас та Brothers-аас тоглоод плей-офф тоглолдог шүү дээ. Тэр чинь Brothers чинь лиштэй өөр хэм байл Stone-тэй байлуу те. Би тэр Brothers-ыг л хамгийн ер нь түүх хамгийн амар Brothers гэж боддتي. Металч болохоор Christopher Blake-тэй байлуу те. Тэр үл Blake-тэй тэгээд жижиг ачмаас дөнгөж нэг юм яг нэг уучралт болоод нэг юу болцсон. Тэр цувралыг би харт тэр цувралаад аймаа санагдав. Яг хоёр яг нэг өдөөсөө нэг тосон цуврал байдаг юм да. Тулсан. Хоёр ч үйлрэл тулсан шүү дээ. Дараа үйлрэл та гард орчлоо да. Ортон дээр босон дээр нэг тулсан. Тий. Юун дээр нөгөө нэг юужид дээр ч нэг яг таарсан шүү дээ. Гэтэ юужид дээр таарсан ч 23 он бохгүй юу? Тэр нөгөө нэг хоёр хоорондын хожигдлын харьцаа хэд байгаа вэ л гэдэг юм асуух. Одоо 5 эсрэг яг нийт хэдэн зураг тоглоод хэд ер нь эсрэг багаас тоглоод. Мэдгүй. Нэ ямар юу асуултаа. Яг хөө зүгээр нөгөө манайх бол Brothers-ыг яг хоёр үйлрэл таараад хоёр үйлрэл хоцсон. Тэрнээс бол яг тэд хоцсон гэж санахгүй. Үйлрэлийн тоглолт Монголтон дэрсэн тэгээд л хоцсон бол тэгээд хөвчлээс тий. Тэгэхээр ер нь ойролцоолох дөө. Яг чухал үед нөгөө нь хож гарч ирсэн гэдгээрээ яг нөгөө плей-офф дээр яг хоёр удаа хоцсон. Гэтэ тэр чинь бол амар юу ихгүй. Эхнийх дээр нь Brothers ч нөгөө хайж гарааснаас болж манайх хожижсэн. Яг алдтай ч юм шиг тий. Тэгвэл хоёр дахь дараа жилийн үйлрэл нь болохоор Монх нөгөө нэг хурууга авчихсан шүү дээ. Тэгээд нөгөө нэг би ч ер нь сүүлийн хэдэн жилийн плей-оффт ерөөс дуусгаж чадаагүй шүү дээ. Цувралын дундаас гараа явцсан. Бэртэлтэй гарчаад. Тэгэд энэ жил нэг дууслаа да хожигдол дууслаа да. Хас дээр. За. Бэштэй тий. Та хэдийн бодлоо за би юм overrated мэт гэж юм заваа юм асуухгүй зөө. Одоо байгаа Монгол тоглогчдоос арай юм дутуу үнэлэгдээд байгаа тоглогч нь хин санагддаг бай. Эхэлдгээр хэлэх тий. Би тэр онд бодчих. Энд гэхдээ муухай асуудал шүү дээ тий. Одоо манай Монгол тамирчид бол нэр үнэхээр бас нэг дутуу үнэлэгдээд байгаа үнэхээр ур чадвартай тамирчид бол зөндөө байгаа. Одоо чинь сая ярьлаа шүү дээ манай мөнх хоёр FC. Мөки бол нэрээ бас нэр үнэхээр бас мундаг тамирч шүү. Бас тэрийг манай Шгшоогийнхан харцсан Шгшоогийн тамирчин болгоцсон байлээ мөки тий. Баг дээр бол дандаа нэг хүзүүлэлттэй байдаг. Мөки бол үнэхээр бас жоохон дутуу үнэлэгдэж байгаа. Гэтэ одоо тэгээд өөрөө бол үнэхээр сайн хичээж байгаа. Одоо бид нэр ган дээр байнга бэлтгэл хийж байгаа. Мөки бол өдөр болгоно л нөгөө нэг ямар нэгэн байдлаар хувийн бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр бол их жилээс бол цаачин өстой бүүм левел ахаал бүүм хийж гарч ирэх гэж бинд бодож байгаа. За өөр одоо дутуу үнэлэгдэж байгаа тамирчин гэх юм бол за Мошко явж явах уу? Тэгээд надад бас яг орж ирдэг. Жохон бодохгүй л шууд толгомдаад шүү. Би бол яг хоо Биндрийг хасан үлгүүдийн гэж бодож байгаа. Тэгтээ нэг баг магж дутуу үнэлэг үл юм баг л та. Зүгээр яг хоо миний хувьд зүгээр Бинди Азаа хоёр нэг багт байснаас Бинди нэг өөр багаас гоё азаатай үзвэл надад айгүй гоё санагддаг. Ер нь тийм нэг юу үзмэр яг миний зүгээр бодол байхгүй. Яг нэг багт явж байхаар тэр хоёр яг нэг Бинди бас айгүй тийм гоё ихгүй.
Азаа бол мэдээж яг нөгөө арай олон минуттай тэгээд одоо хөлгар сайтай мэдээж одоо хитэн ч ABB болчих те. Тэгээд мэдээж амжилт нь гоё харагдж байгаа. А би эндээс ялгаагүй авч байгаа. Гэхдээ би энд яг нэг өөр багт үзээд азаатай үзүүл их гоё юм шиг санагддаг. Нэг багт хийж яхаар. Яг тэгэхээр залуу хүмүүс те нэг нэгнтэйгээ гоё өрсөлдөж угаасаа спорт гэдэг чинь өрсөлдөж нэгийг ялж ялагдаж кайф авдаг болохоор те. За одоо яг надад ч асуух жил одоо кайф авна гэж байна шүү дээ. Одоо бид нар ч юм бол одоо ингээл бид нар бол одоо ингээл жишээл би ингээл подкаст хийгээд ч юм аяллаа ингээл ажилласаа кайф авч байгаа шиг та хэд мэн бас сагснасаа бас ажиллаа ингээл кайф авч байгаа шүү дээ. Одоо яг энэ хүртэл тоглож исэн тоглолтуудаас одоо магадгүй цууралж яж болж байна. Хамгийн гоё тийм дурсамжтай амар гоё кайфтай тоглолт гэвэл яг хідэн оны ямар тоглолтууд амар гоё байсан бэ? Мартагддаггүй тоглолтууд гэвэл одоо ямар тоглолтууд байгаа вэ? 5 юм уу? Тэ хамаагүй. 3 дээр бол яг нэг мэдээж гоё юмнууд байгаа л да. Гэхдээ бид нөгөө World Tour-ийн 2023 онд Шанхай World Tour-д аварга авчихсан. Тэр бол үнэхээр гоё юмсан. Яг тэгэхээр одоо нөгөө World Tour гэдэг нь өөрөө одоо дэлхийн аваргаас өндөр чансаад яг нөгөө мэрэгжлийн яг нөгөө шилдэг багууд үүдэг. Тэгээ бүгд хамгийн нөгөө макс эрхээ авч орж ирээд яг нэг шилдэг 12 баг үздэг байхгүй. Хамгийн дөрүүлж исэн юм уу? Тэгээ хамгийн өндөр оноотой байхгүй. Монгол улс нэг удаа л төрүүлжсэн яг тэгэхэд бол үнэхээр кайфт байсан надад бас. Тэр нөгөө яг файналд үлчлэгээл файнал нь бас анхных байсан байхгүй бид нар. Тэгэл яг файналд үлчлэгээл нөгөө аврагын төлөө тоглохгүй л явж хат гадаа мадаа ингээл гэрэл мэрэл амар гоё харагдал. Өмнө чи дандаа л үзчихсэн юм чи тэр гэрэлт нь тэгэл тэр идэг үзэхэд айгүй гоё үдгсэн. Тэгэл яг тэнцээ тоглож байгаа бол яг алхаж байхдаа л над би энийг л ерөөсө доктор ямар гоё юм ингээл World Tour-ийн финалд гарчлаа гэл. Тэгэл инээд алдаж явж байгаа л финал дээр хожвол ёо ямар гоё юм бэ гэл. Тэр бол үнэхээр гоё байсан. Бидний нөгөө нэг хурж үзээгүй зам байхгүй. Тэгээд нөгөө яг Монгол дээр яг иржсэн байхгүй. Ингээд нөгөө халаалтын талбай чи ингээд тойроод ингээд тамирчид ингээд нөгөө халаалт малаалтаа игээл ингээд бүх бол тамирчид ингээд байж байгаа шүү дээ. Тэгээд ингээд хасагдсан тамирчид ингээд багууд ингээд яваалах. Тэгэл хамгийн сүүлд нөгөө багтаа хоёулах нь үлдсэн. Хоёрхан баг үлдсэн. Тэр мөч бас яа гоё. World Tour дээ шүү дээ. World Tour шүү дээ. World Tour чинь бид нар нөгөө тэнд очсон. Зооноос гарахад л ер нь бас гоё амжилт болол тэгэл 5 мавд үлдчих юм бол ер нь World Tour-ийн айгүй өндөр оноо өгдөг байхгүй. Хамгийн өндөр оноо өгдөг. Тэнгүү 5 мавд үлдчих юм плиз. За бас болчихлоо одоо гэл. Тэнгүү тэр жил чинь бол төрүүлээ яас. Үнэхээр гоёсэн. Яг зөндөө л юмнууд байна л да. Яг ингээл тоглолт болгоо ер нь хамттай тамирчдад. Тэгэл ер нь одоо 3-3-ийн одоо 7 хоног болгон тэмцээнүүд явдаг. Бид нар ч 7 хоног болгон хожигдтал ялт ялагдлыг авна. Тэгэл хожигдохдоо амарч цохилт авна. Хаяада амарч яг тухайн үедээ баярлна. Тэгэл тийм юмуд бол ер нь байнга л байдаг. Ер нь за энэ асуултаар яах вэ? Өөр 5-9 эсрэг 5 дээр юу ажиж байна? Амар гоё дурсамжтай хожил бас юу гэсэн бэ? Тэг. Миний үед яагаад ч юм нөгөө нэг манайх ч бас эпстэй бас хоёр ч нөгөө нэг удаа би ч нэг металтай нэг удаа сая бодностой нэг хоёр удаа яг ингээд нөгөө зүрдэг тоглолтын дээр 7 тоглолт гаргаж очиж байгаа хгүй. Тэгээ яагаад ч юм нөгөө эпсиг очихоор л нэг тийм гоё сайн. Яг гэхдээ энэ бол нөгөө нэг юу шил дээ. Нэг тийм муухай зүйл биш байхгүй. Яг зүгээр ингээд нөгөө мөгчин амар хор шар малтаад байдаг болохоор тэгээ хариуг нь барьчихаар нэг тийм гоё нэг гоё болцдог байхгүй. Нэг гоё болцдог. Хэрэв хожигдох юм бол ингээд нэг хор шар ингээд хөдлөөл үлдэн штэ. Тэгээд яг тэр нөгөө нэг амар хор шар хөдөлсөн байж хад хожчихоор нэг тийм таашраад нэг гоё санагдаад идэв. Тий. Яг тэгэхээр л яг нөгөө нэг эфстэй тоглосон тоглолтод яг ч нэг хүнд болдог. Заавал 7 тоглолт гардаг. Яг тийм учраас надад нөгөө эфси тоглосон тоглолт хүнд болдог учраас нөгөө нэг ард нь хожиж нөгөө дууссан учраас л аим гойсон таадаг. Металлаа тоглож явахд ч тэр манайх 3-1 байж байгаа. 2 дараач хожигдоод тэгээд одоо тоглолтоор хоцсон баг. Тэгээд яг тэр нөгөө нэг хожигдол болгоны чи ард
бөөн драма болж байгаа шүү дээ. Тэгэл яага хожигч юу юу нь болохгүй байна гэдэл нөгөө багийнх нь өдөрлөө чуралдан баг чуралдан тэгээд нөгөө нэг болж гинэ болохгүй нь гэдгээс ярилцсан. Тэгэл бэлтгэл амар их нөгөө нэг оюун санаанууд амар ядардаг байхгүй. Тэгээ тэр их нөгөө ядрал тэр их нөгөө ачааллын ард нөгөө хожид дуусгаар амар гоё байдаг. Тэр утгаараа нэвстэй тоглосон цувралыг хожид дуусгасан бас их гоё гэх юм уу. За тэгвэл хамгийн гашуун ялагдал юу вэ? Зөндөө шүү дээ. Өстой зөндөө. Миний одоо яг хожигдл гэдэг нь шууд толгойд хамгийн түрүүнд орж ирдэг тэр хожигдл бол 2018 оны Азийн аврал шалралт тэмцээн дээр би тохон дээрээс баазардуулж ирсэн. Аврагын финал гарч ирсэн. Тэгээ тэрний өмнө бид нэр хожих зөндөө олон боломжууд байсан бохоггүй. Би бас доороос ингээд мох тэр доороос давуул шидэлцэж байгаа шүү дээ. Би давуулж идсэн чи мох тэр даваа шидээд дагтагаар даваа шидэл. Тэр За би бас тэр санаад байна шүү тий. Тэр одоо нөгөө нэг яг тэр бичлэг 23 оны бид нар авраг авдгийн дараа гарсан шүү дээ. 18 онд би нэг амар гэдэг нөгөө баазар дуулчаал ингээд амар гэсэн чинь 23 онд нөгөө нэг MVP болсон цогч тэгээ нэг тэр бичлэг байдаг. Тэр 23 оны 18 оны тэр хожигдол бол нэр ямар багт тоглож байлаа. Австралийн баг. Ер нь манайх чинь финал дээр Австралитай тэр үед яг тэгжил байсан үйл дээ. Надад тэр байсан. Гэсэн сүүлд одоо өөрчлөгдсөн. Тэр нэг олимпийн эрхий тэмцэл одоо сүүлийн олимпийн эрхийн тэмцэл аюу харамсалтай юм болсон доо. Нэг хожил эрхээ авах гэдэг. Тэгээ манайх төрүүлээд хоёр тоглолтын дээр нь хоёулын дээр нь 20 оноо хүрчээд байдаг. Бас нэг оноо авчвал дуусчих гээд байдаг. Эрхээ авчих гээд байдаг. Тэгээ хоёулын дээр нь 20 дээр нь гацаал. Хамгийн сүүлийн шанс дээр 20 дээрээс бас нөө фошин багт баазардуулж хожигдвал тэгэл тэр бол бас тийм чухал тоглолтын дээр тэгээд ерөөсөө нэг ононоос олж хожигдсны дараах цохилт яаж орж ирэх вэ? Бас нэлээд хүнд. Гэтэ яг хоо тэгэл бид ч бас нэг олон юм туулчлаа дөө. Тэгэл хожигдоо сурчлаа дөө. Яг хоо мэдээж маш их харамсаж байгаа. Тэгтээ нөгөө харуулслаа бас нөгөө нэг одоо нэг барьж сурсан гэх юм да одоо миний хувьд бол одоо юу амар харамсал тэгэл яг шууд нөгөө эсрэг бодлоо өөртөө өгч юм шиг. За яг хоо одоо тэгэл нэгэн алдсан энэ дэр одоо яг хоо одоо зөвхөн дараачийн тэмцээндээ юун дээр алдснаа тэрийгэ бодно шүү гэл. Тэгэл тэгж бодчихвол жоохон байжал дахиад үз гэл нэг өөрөө нөгөө зүг зүгээр сууж гэл ороод ирнэ шүү. Нөгөө бодол гинт орж ирэл за яг хоо дараачих тэр нэг гэл. Энэ нөгөө нэг эрхийн тэмцээний нэг сонин зүйл нь бид нар 20 оны нөгөө Токиогийн олимпик горилж исэн 24 оны Парисын олимпик горилж исэн. Тэгээ энэ хоёр олимпик горилж явах үедээ хамгийн харамсалтай ялагдлуудыг нэг газар хамссан байхгүй. Тэр нь Унгарын Дебрецен гэдэг газар. Тэнд очиж тэмцээнд тэмцээнд орохороод ер нь бол тэгэл ер нь орохороо биш л дээ яг хөө тэгээд тэнд очиод тохиолдолд нэгэд харцсан байхгүй. 21 онд бид нар яг одоо хамгийн сүүлийн шанстай нөгөө нэг ганцхан баг ирэх авах тэр тэмцээнд бид нар бас тэрэнд бас дажиг очиж байгаа шүү дээ. Тэгээд гисэн чи яг тэр Бельгийн багийг хоцсон бол манайхыг аврагын төлөө яг Унгарын нутгийн багтаа тоглоод тэгээд нөгөө нэг хоцсноо ирэх авах байсан байхгүй. Тэгээд бид нар Бельгийг хоцсон бол уг нь Унгар бидний хувьд Бельг ер нь хамгийн чанга баг. Хамгийн чанга ус. Тэгээд гисэн чи манайх нэг оноогоор илүү явчих шүү дээ. Сүүлийн 10 секундээс доош орцсон. Нэг оноогоор илүү. Тэгэл тэгсэн чинь нэг гээд нөхөр дарж ороод яг хамгаалаад дууссан чинь нөгөө чинь 3-оор гаргадаг юм. Тэгсэн чинь 3-оор гаргасан чинь тэр шидэгч байж тээ. Тэр тэмцээний турш нэг ч 3-оор шидэхгүй байж байжгаад ганцхан манай тэр шидэлтийг хийсэн баг. Йой. Тэгээд тэр шидэлтийг хийгээд манайхыг баазардаад манайх тэр нөгөө нэг оноогоор гүйл. Нэг оноогоор хожигдоо тэгээд тэр тэмцээнд дуусчих. Тэр бол 21 оны Токиогийн олимпик хамгийн сүүлийн шанс байсан баг. Тэгэл тэр өстөнөр тэрний араас шүү дээ бидний хувьд ингээд амар тийм нөгөө нэг тэр үуч бид нар арайд нөгөө нэг жоохон залуу байлаа шүү дээ. Тэнгүүт бүгдээрээ тойр сууж байгаа л одоо тэр үед модлгоох нөгөө Бацангал захирал хоёр маань биднийг хариуцаа явуулсан. Тэгээ оч бид нэрийг оройн тойр сууж байгаа л гээд нэг одоо Монхтой Зэнгүүн цирка тэгээ одоо анд кадр тэгээд манай ганц сүх зоё юу. За ингээд бүүнд дэвжсэн баггүй баг харуулаач юм шиг. Тэгээд тойрч сууж байгаад бид нэр
зүгээр ингээд зүгээр тойрч сууж байгаа бацгийн захиж байгаа бидний нөгөө сэтгэдийг нь засгаад за ингээд зүгээр одоо ингээд ямар ч гэсэн ингээд хэцэн хүртэл явлаа. Одоо тэгээ бид нар дараа дахиад боломж гарна ингээд тэгээд ярингууд ингээд айгүй юм л дээ. Ингээд бүгдээр ингээд нэг юм өндөр том залуучууд ч ингээд тойроо суудсан байсан. Ээлжлээд ингээд уйлж тойроод бүгдээр уйлж. Тэгэхэд бол нэрээ бид нар нэрээс хасгартлаа байсан нэр. Тэр бол одоо миний нөгөө дотор нэгтэж байдаг хөх бид нар яг тэр нөгөө нэг ялтын төлөө тэгж их нөгөө хичээсэн байгаа тоххой. Амар. Тэгсэн чинь 24 онд дахиж депресэнд очиод хожигдчод бас амар хүн цогцолт авч байгаа шүү дээ. Тэгэл майхан руу ороод өөр ирэхгүй бол дотор нэг юм ингээд нэг тэгэлчээл шууд нөгөө нэг нулимс гарч байгаа. Гэхдээ асартлаа болохгүй. Жохон нулимс гараад тэгэл маа бацгийн захирал ингээд намайг тэрч аваад за зүгээр гэл. Тэгэл би сонин гинт зүрлсэн. Юурээс тэгж нөгөө яг өмнөхийг шиг тэгж нэг асгартлаа ойлаагүй тэгээд жоохон ингээд нэг сонин бол нэг жоохон нулимс гарч ирсэн аа. За би чадаагүй юм ч одоо яалт хэлээд тий. Чадсангүй шүү дээ. Тэр чадсангүй шүү дээ. Чадгүйсэн бол аль хэзээ авчгаар юм байл бид чадсангүй. Тэр чадсангүй. Би чадсангүй. Бид чадсангүй. Тэгээ энд ч одоо нэг уйлж үнжээ харамсаад явах гэж. Шууд тэгээс үүрлсэн. Тэгэл эсэргээрээ нөгөө нэг дараагийн ахлах юм үлээд юу вэ? Дараа чи яах вүлээ гэдэг юм шууд толгойд орчдөг. Одоо дараагийн зам юу вэ? Одоо дараагийн үйлдэл юу вэ гэдэг юм бодож эхэлдэг. Тэгэнгүүт би эндээс юу хараад байгаа юм бэ гэхэлэр ингээд нөгөө олон хожигдл хүнийг ингээд нөгөө нэг сургаж идэг юм байна даа гэж бодчихсон байхгүй. Тэгэхгүй тэгээд одоо чинь ингээд тэгж амар хожигдчихвол тэрэндээ ингээд нөгөө нэг сар 2 сар 3 сар жил мэл ингээд нөгөө юм ороод ингээд стресстэйд хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол тэр чинь бол нөгөө нэг юу биш. Мэргэжлийн тамирчин биш. Мэргэжлийн тамирчин маш хурдан нөгөө маневр хийж нөгөө өөрийгөө дараагийн зүйлдээ бэлдэж явах хэрэгтэй. Хожиж сурах. Яг зөв. Тий, одоо тэгээ бид нар бол ингээд Challenger World Tour дээр зүгээр өстө нэр усаас угартал хожигдол нөгөө нэг өстө нөгөө азгүй өдрөн л өнөөдөр энэ гэдэг юм уу тийм байдлаар хожигдсон тохиолдол зүүндээ байдаг хөөхгүй. Эхлээд бол бид нар бол амар тэрдэг гэсэн юм аа. Л гэдэл. Одоо бол харьцангуй гайгүй. Одоо нөгөө нэг аль болох нөгөө нэг бодтой. Одоо юун дээр алдчихв. Дараагийн энийг яаж засах гэдэг юм дээр ингээд алдаан дээр арай илүү ажилтдаг болсон ч юм. Дараа нь угаасаа 7 хоногийн дараа дахиад тэмцээн болох. Тэнгүүд тэндээ газ recovery тэгээд гол нэг юун дээр алдснуудаа алдаагаа дахиж давтахгүй байхад л хоцчих гээд байна гэдгийг бас мэдээл. Тэгэл тэм дээр өөрийгөө яваа. Тэгэл яг явж байхад хамгийн гоё тэр ч бас нэг 7 хоног явнаа ер нь. Дараачийн тэмцээн ер нь дараачийн хожил хүртэл бас нэг жижигэр орж ирэн ш таа ингээл бид нөө тоглолтууд нь дундаараа орж ирэл тэн дээр тэгчих байсан да гээл. Тэгэл за яах гэл хэсэг зүгээр болж байгаа. Тэгэл маргааш өдөр нь юу гэж ингээл орж ирээд Podcast Room-ийн хамтрагч Yar Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Өнөөдөр бид та бүхэндээ Simple Zelle application-ы автомашины зээлтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр автомашин гэдэг зүгээр унаа гэхээсээ илүүтэйгээр та бүхэндээ өглөөнөөс орой хүртэл хамт байж, за магадгүй дотор нь хоол ойдог, хүмүүстэй уулзах, ажил амжуулах гэд маш олон зүйлээрээ холбоотой маш чухал хэрэглээ байдаг. Тэгэхээр та бүхэн яг одоо шинээр машин авахыг хүсэж байвал, магадгүй яг одоо унаж байгаа машинаа сайжруулахыг хүсэж байвал Simple Zelle application автомашины зээлийг өдөртөн та бүхэн шийдэж өгч байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн Simple application эсвэл Simple цэгийн веб хаягаар ороод өөрт хамгийн ойрхон салбарын байршил болон утасны дугаараар холбогдсон өөрийн бичиг баримтаа илгээхэд болох юм байна шүү. Тэгэхээр доор байршуулсан description хэсэгт байгаа линкэн дээр дараад за дугаар болон салбаруудын хаягийг авах боломжтой юм байна. Хамгийн гол нь та бүхэн зөвхөн шаардлагатай үедээ зээлээ авч за авсан зээлээ ухаалгаар зарцуулаарай. Энэ удаад бид та бүхэндээ Simple Zelle application-ы автомашины зээлийн талаарх мэдээллийг хүргэлээ. Миний машин, миний дуртай болцох газар. Автомашина Simple-ээр аваарай. Гэтэ нөгөө одоо ингээд мэрэгжлийн баг байх бас ингээд нөгөө олон талын нөгөө нөлөөлөд байгаа даахгүй. Одоо ч ганцхан зөвхөн тамирчнаас нөгөө нэг хамааралтай биш те. Тэр нь юу гэдэг ингээд бэлтгэлжилт тасалжуулагч одоо нөгөө маш тэр нөгөө нэг зөв одоо нөгөө нэг чиглүүлж бэлтгэл хийлгэх
одоо нэг кондишн бэлтгэлийг маш сайн хийлгэж гэдэг юм уу. За тэгээд нөгөө нэг эсрэг багийн анализыг сайн хийж нөгөө юу болох гэдэг юм судалгаа хийх гэдэг юм уу. За тэгээд одоо нөгөө биднийг одоо нөгөө маш сайн нөгөө нэг төлөвлөгөө маш сайн байх хэрэгтэй. Одоо чинь хэрэггүй тэмцээнд явах ч юм уу эсвэл нөгөө нэг ингээд нөгөө Европ руу явчаад шууд нөгөө Аз руу ирдэг ч юм эсвэл нөгөө нэг Азад явж шууд Европ явдаг ч юм. Тэгээд тийм нэг юутай нөгөө нэг тэмцээнүүдээ жоохон кэнселдээд яг ингээд нөгөө ингээд бодиттой төлөвлөгөө маш сайн гаргах. За энийг бол манай Бацангал захирал манай аюулсан гаргадаг хөөх. Одоо бид нэр ингээд гадагшаа маш олон тэмцээн оролдоонд яваал байна. Энэ бүгдээ манай Бацангал захирал ерөөдөө бидний бүх төлөвлөгөө гаргаж авдаг хөөх. Энэ World Tour-д орно, энэ Challenge-д орно, энэ Challenge-д ороод энэний эрхийг аавна, энэ Quest-д ороод энэний эрхийг аавч гэдэг юм те. Одоо чинь энэ жил одоо манай Бацангал захирлыг маань одоо FIBA-гийнхан бол MVM гэдэг шүү дээ. Most Valuable Manager гэдэг хөөх. Одоо нөгөө нэг бусад орны багууд одоо нөгөө хамгийн олон нөгөө World Tour-д орж нөгөө сайн оноо цуглуулах гол нь шүү дээ. Тэнгүүд бид нар нөгөө нэг маш сайн нөгөө нэг тийм өндөр чансааны тэмцээнд орж чаддаг. Тэгээ тэр боломжийг нь манай Бацангал захирал олгож чаддаг. Тэгээд Тэр бол супер тий. Тэр дээр супер. Тэгээд нөгөө нэг FIBA-гийнхан бүр заримдаа гайхдаг. Тэгээд нөгөө MVM гэж нөгөө юу гэдэг хожилдог. Тэгээ бүгд очтой. Тийм. Менежер нь очтой. Тэгээд нөгөө сая сүүлд бид нар нөгөө Чиндүүд юу ялаа л да нөгөө Чиндүүд Шанхайд нөгөө финаллаа л да. Одоо нөгөө нэг World Tour гэдэг тэмцээнд бид нар финаллаа. Тэгээд яг тэр тэмцээний өмнөх өдөр бид нар хожигчод оройн Бацангал захирал манай Бацангал захирал чинь нөгөө доктор профессор хүн учраас нөгөө нэг амар судалгаа хийдэг. Тэгвэл одоо чинь ингээд манай 3-3-ын хамгийн гоё юм нэг статистик ингээд бүгдээр ингээд нөгөө орчдөг. Хідэн нөгөө самбар авсан, хідэн оноо авсан. Тэгээ ашигтай ашиггүй гэд бүх юм ингээд нөгөө гараад ирдэг. Тэгээ Бацангал захирал ингээд бидний одоо нөгөө бүх статыг эсрэг багийн бүх статыг ингээд өөрөө Excel дээр хийгээд тэгээ бид нар нэг үзүүлдэг байхгүй. Та нар төвшин ахиулахын тулд одоо нөгөө нэг энэ үзүүлэлтүүдийг сайжруулмаар байна гэдэг. Бид нар сүүлийн 3 жил ярьж байгаа. Turnover гэдэг юм ярьж байгаа. Turnover өндөр байгаа учраас бидний төвшин байхгүй. Та нарын дээр байгаа багууд чинь turnover бага байна гэдэг ч юм уу те. А тэнгууд нөгөө нэг дундын зан шийдэлт болон нөгөө хоёроо шийдэх шийдэлт хоёр маань бид ховтой 70-30 шийдэх юм те. Дундын шийдэлт нөгөө товтлогоон 70%-тай нөгөө нэг гурван шийдэлт нь 30%-тай байх юм бол энэ нөгөө амар нөгөө нэг зөв харьцаа гэж үздэг. Тэнгүүд бид нар чинь заримдаа ингээд 50-50 болдго юм уу ингээд 50-40 болдго юм ингээд нэг савлаатай нэг бол 3-аас шидэл нэг бол доороос тоглоод ингээд нэг савлаатай тэрийг нөгөө жоохон бодиттой болох гэдэг. Тэнгүүд сая нөгөө нэг Шанхайд болсон тэмцээн дээр ингээд бид нар оройн ингээд үзсэн чинь Бацангал захирлыг стат ингээд харж ирсэн. Маргааш манайх ингээд нөгөө хариуцлагатай тоглолтууд дээр манайх юу доороос тоглосон. Нэг онооны тоглолт хийсэн дээр юм байна. Тэгэхгүй бол та нарын нөгөө 2 онооны шидэлтийн процентыг хар гэдэгсэн. Бид нар 2 онооны шидэлт армуу байсан тий. Тэгсэн чил маргааш нь бид нар нөгөө нэг яг тэгж хилээл гарч байгаа хгүй одоо чинь за ер нь бол маргааш хэдүүлээ зүгээр нэг онооны тоглолтын дээр төвлөрөөд тэгээд айлыг 3 шидүүлэхгүй ингээд хүчтэй хамгаалт хийгээд юм. Тэгээд маргааш нь бид нар яг тэгж тоглосон баг. Тэг яг ингээд нэг оноон дээр ингээд тулгуурлаад нэг оноогийн зарим нь нөгөө зарим нь хамгаалаад гэхдээ 3 оноогийн нөхгүй ч юм уу яг тэгж хүчтэй хамгаал. Тэгээд яг тэр яг нэг үр дүнтэй болсон. Тэгээд энийг юу гэж хэлэх гээд байна гэвэл яг нэг тэр нэг моментийг ингээд харж чадах юм бол ингээд бас ялтын толгойг өөрчилж байна тий ялтыг бас авах нөгөө нэг алхан болоод байгаа байхгүй. Тэгээд тэрийг нөгөө нэг Бацангал захирал амар сайн хардаг учраас бас маш нөгөө нэг бид тоглогч шүү дээ наач тий баг тий бид нарт тоглогч шүү дээ. Бидний арт талд ингээд нэг амар түшигтэй байгаад байдаг. Тий. Тэнгүүд ингээд талбай дээр ингээд бид нар тоглож бод Бацангал захирал ингээд нөгөө талбайн гаднаас ерөөсө ганц л зүйлийг орилдог. Алдаагүй гэдэг. Яагаад алдаагүй гэж орилдог дөнгөж бид нар ингээд нөгөө ингээд хүнээ хамгаалаад ингээд бас нөгөө нэг хүн шатна штэ. Тэгээд гаднаас алдаагүй гэж орилоход л гараад очиж. Дагаар биш. Тийш тэрөөс гард тийш ингээд нөгөө нэг өөрийгөө нөгөө нэгсэн нөгөө контролд чинь эргээд нөгөө нэг шууд нөгөө байранд очиж гэсэн тийм. Гэх мэтлэнгээр ингээд талбай дээр бид нар тоглоод байгаа юм шиг мөртлөнгөө бас бидний арталт те одоо бид нарыг бас дэмждэг олон хүн байгаад байгаа байхгүй. Тэднийхээ хүчинд бас бид нар бас ингээд бас нэг банкас ганцны тэмцээнд бас гайгүй үзээд байгаа. Наач бас их ухаан байх шүү. Амар. Тэр бол статистикийн тэр тоогоор ярьдаг бол амар те. Тэгэл бид яг тэдрийг гол нь үр дүн гараад байгаа байхгүй. Одоо шинэ төрн өөрөө яг ингээл тэмцээнд тусахад хоцсон тоглолтууд харахад яг төрн өөр дээр яг багтаа тэмцээнд л хоцсон. Тэгэл төрн өөр ихтэй тэмцээнд дээр ер нь хоцсон түүх байх. Шүлжлээ.
Зөө. За нэг юм асууя. Одоо нэг юм шийдвэрлэх торгуулийн шийдэл персонал мерсал за цаг дууссан байхад нэг оноогоор хожигдож аваад 2 онооны шийдэлт хийх үе юм уу? Тоглолтыг шийдвэрлэх юм персонал шийдэх үе гардаг шүү дээ, тий. Одоо нэг хүн болгоны үзэн яддаг үе байгаа шүү дээ, тий. Эсвэл цаг дууссан 2 шидэд хоёулынг нь хийвэл тэнцвэл, тий. Нэгийг нь алдвал хожигд гэдэг нэг юмуд байгаа шүү дээ, тий. Тэр үед ерөн сэтгэл зүгөө яаж өдөрддөг вэ? Заастаа наач зүгнэгээр гоё асуултаа манай мөн хариулах байхаа. Тийм би ч бас зөндөө алдсан. Чухал тоглолтууд дээр алдаад. Тэгэл яг гол нь яг юу гэдэг вэ? 5-5 дээр бас арай гайгүй дээ. Тэгээ 3-3 дээр би нэг жил яг Стивээс бас юуж жаад нэг шидэлтэй бас нэлээд гайгүй болгочихсон. Тэгээгүй би ч бас их тэнийгээ өөрөө нэг айгүй их одоо нэг төгсгөлийн хүчээ шахаад самбар бомбар төсөрс нөгөөд нь хаяа алдаа болчихсон. Тэнгүүд яг нөгөө гар мар бүр салгалдаг шин. Тэгэл нөгөө контролгүй. Тэгээ бас зөндөө алдчихсан. Гол нь сэтгэл зүй юу бодох вэ тэр үед? Тэгэл аль болох тайван байхыг бодож ш. Тэгэл нөгөө нэг өмнөх нөгөө би бол ер нь бэлтгэл дээр хийжсэн оновчудаа л бод. Тэгэл тэрийг одоо л санамжаа одоо аль болох амьсгаагаа сайн гаргаал. Тэгэл хаяач бүр амьсгаа угаас тогтохгүй ч үе юм дөө. Бүр яг ингээл бүр гар мар яваал. За дэг ер нь сэтгэл зүгөө тэр үед яаж юу бодох вэ? Одоо нэг цэврэг шинийг хэлсөө гэдэг штэ. Чи стресс битгэж байгаа бол шийдэлт орохгүй бодохгүй зүгээр зүгээр техникэл бод те. Одоо нуруугаа сулж гэдэг юм уу? Одоо яг яаж шийдэх ёстой вэ тэргээл бод. Тэгжиж нуштай болно. Тэгээ би нэг тэрийг айгу бод юу ичээд өгөх. Одоо чинь яг чухал торгуул шийдэж байгаа үед за нэгийг хийчихвэл яг бол хоёрыг хийчихвэл яг хоёр нь алдвал яг л гэж толгойд нь 9 жилийн бодол орж ирдэг. Тэр үед за нуруугаа сулах хэрэгтэй шүү. За гар жоохон ингээд яах хэрэгтэй шүү гэдэг юм. Яг нэг тиймэрхүү юм бодох юм бол арай нэг үр дүнтэй юм шиг байна. Үр дүн бодгоор ингээд яг тухайн дитейлээ бодож шүү Яг дээ. юу хийх юм бол бодно гэсэн. Тэрнээс нэг үр дүнгээ бод. Алдахгүй гэдэг биш. Зүгээр яаж хийх ёстой вэ гэдгээ бодно гэсэн. Тэгээ тэр чи яжээл тэр чи бөөн үзэж байгаа шүү дээ. Тийш тавин. Бүү ба яасан гээл тэ. Энд чи яг зүгээр нэг юм сагсдагалдаг хүн болгонд л тохиолддог зүйл шүү дээ. Одоо таад бол ингээд том тэмцээний юмнууд ярих бах. Би одоо би жишээлбэл ингээл хөөрхөн жижиг лигүүд мигүүд төр тийм үе гарч ирж шүү дээ. Би юу гэж боддог гэж яг дотроо бүр өөртөө ингэж ярьдаг шүү дээ. Бити хоцоос та үний алддаггүй юм алдж байгаа ш. Алдсан ч ямар тийм өөрөөрөө шаанаа. Айгу итгэл төрүүлж байгаа те. Өөртөө итгэл төрүүлж байгаа байхгүй тий. Би энэ персоналыг чинь өстой Жордан ч алддаг. Тэгэж боддөг шүү дээ. За тэгээд манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хоёр найздаа маш их баярлалаа. Тэгээд айгуу гоё сайхан ярилцлаа. Гоё чин сэтгэлээс ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд миний асуугаагүй өөр та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? За зөндөл ярьлаа шүү дээ. Бас миний бодлоор бол нөгөө сагсан муу яг өмнөх үеэ ярьсан ч аим гой санагдаж байна те. Одоо жишээ нэгэл ах нарыгаа ярьсан ч аим гой санагдаж байна. Баг ингээд бүгдийн дурсч баг ярмарч юм шиг те. Тэр тэг тоглолдог байсан, энэ ингэж тоглолдог байсан. Тэр гээд чинь одгийн ахыг ярингууд одоо чинь төнх ахыг орж ирсэн нэмхэ ах гэх юм уу те. Хүрлээ ах. За тэгэл бадрах маань хүртэл орж иж ах шийд. Одоо ингээд шууд нөгөө гууч одоо ингээд нөгөө омогчсэн ах нар маань шууд ингээд толгойд орж ирж байгаа хөөх те. Тэгэхээр тэр ах нарыгаа энэ тэр бодгоор юм гоё юм. Тэгээд сагсан бөмбөг гэдэг бол одоо ингээд нөгөө олон хүнийг хамарсан баг гэдэг чинь 12 хүнтэй 12 хүний ард нэг хүнийг одоо дэмждэг гэр бүл найз нөхдөд тэгэхээр сагсан бөмбөг гэдэг бол өөрөө маш амар тийм том гэр бүл байхгүй тий. Тэгээд бид нар бол ингээд нөгөө нэг нийгэмд маш том нөлөөлөгч нар байдаг. Тэгэхээр тийм учраас одоо сагсан бөмбөгөөрөө дамжуулаад одоо залуус дүүнэртээ маш зөв үлгэр дуурайлыг үзүүлэхийг одоо хичээж явдаг. Тэгээд одоо би ч гэсэн өөрөө хүүхэдтэй шүү дээ. Тэнгүүд одоо хүүхдийг ер нь бол ингээд зөв хүмүүжлэлтэй, төсвөр хатуужлалтай болгохын тулд одоо нөгөө нэг хамгийн чухал зүйл нь ер нь ерөөсөө спорт юм байна те. Тэгэхээр одоо
залуус дүүнэрийнхээ спортод маш сайн дурлаасаа одоо спортоор хичээлээсээ чадахгүйсэн ч гэсэн бас нэг тоглоо сурчин гэдэг чинь бас ирээдүйд нь хэрэгтэй шүү дээ. Одоо жишээ нь Монголд бол би бол бүх үндэсний спорт гэдэг яг үнийг хэлэхэд миний бодлоор бол үндэсний спорт баг сагсч юм санагдаад байдаг байхгүй. Яг тэгэхээр байгууллагын авраг бүх барилдах байгууллагын авраг гэж хэлж болдгоо шүү дээ. Тийм шүү дээ. Бүх бол зүгрүүд нь бахархал спорт байхгүй. Сагс бол яг үнийг хэлэхэд ингээд нийтийг хамарсан яг ингээд нөгөө яг үндэсний спорт болчиход байгаа юм санагдаад байдаг байхгүй. Тийм учраас бас нөгөө сагс тоглоо сурчих юм бол ер нь бол хаач бас тий гацдаггүй шүү. Тэг нэг ажил дээр гараач ч гэсэн тэгэл байгууллагынхаа аврагт орж л таараа. Чадахгүйсэн ч орж л таараа. Тэгэхэд бас чаддаг байж бол бас тий бас гоё өгдөг шүү. Тэгээд талбай дээр одоо сагс тоглож байхдаа залуус дүүнэр маань нэгэндээ гоё хүндэтгэлтэй хандаасаа нэгэндээ гоё үлгэр жишээ нөгөө нэг харилцдаг байгаасаа гэж миний хувьд бол маш их боддог. Ягаад гэвэл манай 3-3-ын дэлхийн соёл өрөө тийм байхгүй. Ягаад нэгнтэйгээ маш хүнлэг байдаг, маш нэгнтэйгээ маш найрсаг байдаг тий. Жишээ нь талбай дээр гар бид нарт нэр таснес гэж үздэг ч гэсэн талбайн гадна бол бид нар хизээч нэгнтэйгээ хэрэлдэж маргаддаг тий. Яаж ийж зүгөөрөө сая тийм болчлоо гэд нэгэндээ тайлбарладаг ч юм уу тий. Яаж ийм одоо дараагийн тэмцээн чи юу юм ч гэдэг юм уу тий. Нэгэндээ баян санаа тавьсан. Ер нь бол манай 3-3-ын гэр бүл маш гоё. Тэр яг энэ одоо нэг соёл манай Монголд ч гэсэн суугаасаа тэгээд нөгөө талбай дээр хүн ингээд нөгөө характер ер нь бол янз бүрээр гарч болно л та эмоц. Гэхдээ хизээч нөгөө нэг эсрэг багийнхаа тамирчныг одоо өрсөлдөгчөө эвгүй байдалд оруулсан үйл битгий гаргаасаа. Алхам тутамдаа эсрэг багийнхаа тамирчныг хүндэлсэн тийм үйлдэл гаргаж л байх юм бол тэр талбай дээр маш кул харагдаж шүү. Тэгэхээр маш тийм эерэг байхсаа л гэж миний хувьд боддог. Тэгээд эргэл байх юм бол одоо чи өөрөө ч гэсэн маш тийм гоё кайфыг мэдрэх болно. Гоё нэмэг цэнэгтэй орой маань хаа. Тийм. Хэлмээр байна да тийм. Адилхан. Яг адилхан юм. Яг адилхан. Бүр яг уу. Явж өрөө байхгүй юу? За. Окей. За манай уугнаад хэлэх юм байна уу? Өө тэгээд бас яг би ч өмнөх нэг томьёох санжраа 2 дээр бас нэлээд бэргэт сая бол бас харцсангүй гайгүй байлаа тэгээ бас тэг хүзэж авчихсан бас 2 тамирч ахтаа бас ярилцаад бас гоё байлаа л гэж л да ер нь бол тэгээ бас ганц тэглийг нь бол бороо зөрөө юм ярьсан байж байгаа шүү л гэд тэгээл гээд байгаа юм шүү. Тэгээ манай уугнаа чинь бас сая нэг эсрэг нэг гээд лигтэй болж байгаа. Тэгээ тэр маань бас таад маань харсан уу үгүй юу? Ерөнхийдөө энтертайм шоу нэвтрүүлэг байгаа. Тэгтээ бол яг өрсөлдөө саксны яг нэг саксаг гэдэг утгаараа болвол яг айхтар өрсөлдөө нь бол тэндээ явж байгаа. Тэгээд 8 сарын 6-наас цацагдаад эхэлнэ. Одоо манай лагууд оролцсон бас тэгэл явж байгаа шиг өс тий. Лагууд байгаа ш. Одоо энэ драфтын нэгээр орсон мөн Эрдэнэ Эрдэнэ тэгэл 3-аар сонгогдсон гээл би тэгэл Дэлэн баах мах. Тий Танангийн Тэлмэн тэгээ өөрч юм бэлээ. Баянбаатар, Лавгцэн. Баяна Лавгцэн тэгээд ер нь лагууд орсон. Тэгээд хин лагаа үзэх гээд шилдэг дөрөв тодорцсон байгаа. Тийм тэмцээ явж байгаа. Бас нэг төрөл шүү дээ. Бас нэг сонирхолтой тий. Тий. Бас нэг тэр гоё юм болох уу? Тий. Тэгээд бас гайгүй өндөр шагналын самантай 20 сая төгрөгийн шагналын самантай юм явж байгаа. За. Тэгээд подкаст нэрхээ өндөрлөж байна. Хамгийн сүүлд нь тухтай байж чадуу. Та бүхэн маань ярихсан зүйлээ ярьж чадуу. Чадлаа тий. Яа бас нөгөө нэг ойрд ингэж подкастт ороогүй гоё юм. Яг ярих гэвэл бас ярих юм айгүйх байна. Би дараа дахиад авах. Ярьж болохгүйгээ битгүй бас. Би ер нь дахиад нэг орё гэдэг. Шууд өргөжлөөд дараагийн дугаар явуулах. Тийш тэ мангачи бүр 1 хүн 3 4 мөр хамаагүй шүү дээ. Нөгөө нэг эмэгтэй хүмүүс 2 цаг юм ярьчаа. За дараа. Оо би ихтэй за яг ч заавал одоо дуусах албагүй би зүгээр нэг үнэхэр бодож ирсэн юм аа нэг асууж байгаа хоёроосоо. Дэлхийн аварга дээр эмэгтэйчүүд маань Америкийн шишээ огтой дараад мөнгөн медаль авсан шүү дээ тий. Тэгээ тэр бол одоо 3 эсрэг 3 эмэгтэйчүүдийн төрөлд гарсан хамгийн өндөр амжилт байсан. Тэр үед ер нь юу бодогдчихсэн бэ? Ер нь октоудаараа хэр бахархсан бэ? Юу ярьж байгаа мэдэрч одоо жинхэнэ бахархаа тэр чинь өөлөө зогсож ирсэн шүү дээ. Тэр чинь үнэхээр
Тэр бол амар аваргын медаль гэдэг чинь ёо үнэхээр бас оргил штэ. Эрэгтэйчүүдийн чи одоо хамгийн дэлхийн аваргын өндөрч шилдэг наймд баггүй. Тэгээд манай эмэгтэй чинь мөнгөн медаль гэхэд бол ер нь бол бүх тоглолтын нэтгээгүй ер нь бол тэгэл үзээлээс нь тэгэл дэмжээл үзээлээс нь тэгэл нэрээ махтаа гэл хожоол гараад ирэнгүүт сони итгэж өгөхгүй нэрээ очичоо гисээр бол тэгэл мөнгөн медаль авст үзэхээр гоё шүү дээ. Манай эмэгтэйчүүд чинь одоо нөгөө юу ажилласан байхгүй юу? Тэр нэг 2022 онд гээд бүр ингээд бүх women service нэг ч хожоол байгуулаагүй байхгүй юу? Бүр их тийм үе байсан байхгүй манай хүмүүс. Тэгээ тийм үеэс одоо манай хулан Арик контр чинь явсараа байгаад дэлхийн аваргын мөнгөн медаль хүрчин гэдэг чинь ёо үнэхээр бас нэрээ. Хүмүүс гэлжингийн үлэр гэдэг шиг нэр. Үнэхээр гайхалтай нэрээ. Одоо тэгтээ энэ одоо манай зураг нэг байгаа шүү дээ. Би одоо ингээд энд угаалгаа тавьсан байд. Одоо манай эмэгтэйчүүдийн гоншин бол амар штэ. Азийн аваргын хүрэл, дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын мөнгө, Women Service-ийн аварга. Тэгээ лигийн хэд удааг явуулах, 3 удааг явуулах, 4 удааг явуулах. Тэгээд нөгөө лигийн удирдлагын MVP, финалийн MVP мэдгүй ер нь бол тэгээд одоо ганцхан баг олимпийн медаль дутаах нэрээ бусдын бүгдийг олимпиад оролцсон гэдэг. Олимпиан за тэгээд ер нь бол манай эмэгтэй баг бол нэр үнэхээр тасарсан амжилттай. Манай эмэгтэйчүүдийн амжилтад зарим нэг Европын багууд ч хүрээгүй байж байгаа шүү дээ. Тэгэхэд манай Монголын эмэгтэй баг маань ер нь бол дэлхийд байхгүй амжилт гаргачаад байгаа байхгүй. Тэгээд манай монголчууд маань тэрийг бас сайн ойлгож үнэлдэг байгаас тий. Одоо чинь өмнөх жил Ази авах сайн оролцоод дараа жил дахиад сайн оролцсон гэдэг бол тэр бол бас хэцүү шүү дээ тийм үстэй. Аливаа нэг зүйл чинь бас нэг ийм байна. Тэгэл сайн тоглохоор нь нөгөө дэлхийн аваргын мөнгөтэй юм чи аргагүй гэжээл. Энэ хожигдох юм бол дэлхийн аваргын мөнгөтэй гэж хожигдохтой гэж. Тэр чинь яг тэр захаа тухайн үед яг тэр цаг хугацаанд тэр үнэхээр форум морон бүх юм гоё таарсан байгаа л тэр медалийг тэр амжилтыг гаргасан. Маш их хүч хөдөлмөр зарцуулж тэр амжилтыг гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол би бол алхам тутамдаа охтуудаараа маш их бахархдаг. Одоо ер нь бол Азийн нүрийг бол амар өндөр түвшинд тахалж байгаа тамирчдал гэж миний бодлоор хардаг. Ястол итгэмээргүй. Би бол нэрээ бүр ингээл яг монхон ярьдаг шиг ястол итгэмээргүй дүү. Бүр ингээд тэгээ хожлууд нь ядж идэл амар хожлууд тий. Ёо зэрэг дандаа бараг цаг сунгаал те. Ёо зэрэг үнэхээр амар амттай мөнгөн медаль байсан шүү. Манай мега захирал ямар сайн нөгөө нэг хажуугаас нарж чадахгүй дандаа нөгөө арын нөгөө нэг VIP хэсэгт нөгөө баг ингээд нөгөө чихээ тагалж хагаад нөгөө оноо хамгууд хин оноо авсан гэж ингээд баг тэгж үдсэн байх шүү. Бацгийн захирлын нөгөө нэг хоолны суудсан тэн зайл. Тэгээ нөгөө хоолны суудсан ингээд нөгөө ингээд хүмүүсийг өдөртөөд нэг штраф шитгэхэр нь ингээд нөгөө чимэг болгож байгаа л орол хаана гэж орилсон л да. Тэгээд хүмүүсээ хөөхөн тэгээ яг тэр хэмнэлт нь орсон те. Ингээд чимэг бол ингээд нэг орж мөрлөө те. Яа үнэхээр бас галзсан шүү тэр нэрээс. Тэгээ тэр нэг бороо мороо одоо яаж ороод байгаа юм Монголд. Стонер гайхалтай гоё. Тэр бас дэлхийн аварга гэснээс манайх улс энэ спорт дээр бас нэг нэгдсэн журмын бас нэг ингээл Европод идэр шиг нэг амар яг нэг дэмжлэгтэй бас нэг тийм нэг өөрсдийн гэсэн нэг юмтай те дуутай. Тэгээд бас дээрээс нь яг ингээд яг нэг юуныхаа ингээл тоглолтын дундуур нөгөө баг нь ингээл хожиж урж ивэл яг нөгөө дундуур нь тэр юм яаж та дуулдаг дуутай те бид нөгөө Парисын олимпик очиж үзсэн байхгүй. Тэгсэн тэр Франц те юу тэр юу дуулаад байгаа бүгдөө дуулаад бүр гайхаж байгаа чи юу ямар гоё юм бэ гэл энэ нөгөө тэр одоо битэрч очоод нөгөө нэг олимпик тоглолтуудыг үзэж кайф авч. Тин чинь үзэгч нараас нь кайф бас амар авч байгаа. Тэр нөгөө нэг амар халуун тэгэл гоё дуулаад яг нэгдсэн байдлаар бүгд явал бас нэг тим юмтай болол гоё юм билээ. Наа чи бол яста сандаг санаа. Тэр чинь нөгөө нэг ингээд талбайд тоглолт нөгөө нэг завсалсан байгаа шүү дээ. Тэгээ тэр чинь ингээд нөгөө үзэгчд ингээд тойроод ингээд битүү суудсан. Тэгэл яг нэгдсэн журмаа нэг дуу дуулаад тэгэл яг нэг тэр нэг дуу дуулаад ингээд нэг бүгд яг ижилхэн дуу дуулаад ингээд өсөр царайгаад шаар сусаад огшин. Дуун ч ямар гоё тэр хүмүүс нь ямар ч гоё яг ижилхэн яг нэг химлэр дуулж муулаад гэж байгаа юм. Йоо тэр үнэхээр бас ингэж дэмжиж болж ийн гэдэг.
За энэ дээр анхаарья манайхаа. Тийм учраас манайх чинь Монгол. Тэгээд эсвэл хамгаалал. Тэгээд болчих. За 3 сар 3-ын октодоо баяр үргээ амар байсан шүү манайхаа. Тэр бол өстой нэрээ үнэхээр амар байсан шүү. За тэгээд сайхан ярилцлаа. Чин сэтгэлээсээ ярилцсан хоёр найздаа маш их баярлалаа. Тэгээд одоо юусе хүсэх юм энэ л байна. Олимпиад ороорой. Гоё. Тий нэгт өөрсдийнхөө мөрөөдлийг биелүүлээрэ. Хоёрт бас Монгол түмнээ баярлуулаарай л гэж одоо хүсэе да. Тэгээд подкаст руу маань энд хүрээд өндөрлөж байна. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд Powered by Airplane Хайлын өгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг ерөнхий ивент тгчээр Хятад хоолны сүлжээ ресторан Юлон бидэнтэй хамтран ажиллаж байна. Ам хамтрагчаар Simple Zelle application, Subrocco-гийн Charna бүтээгдэхүүн, Аянга store хамтран ажиллалаа. Тэгээд эх дугаараар иргэд уулзцай зочдоо техник танилцуулъя. Дийлтшгүй Монх байла, Monster Deck байла эх дугаараар иргэд уулзцаая баяртай. За баярлалаа.